Hi guys, хоб болох болонгийнхаа цаашинхан дугаарт тавтай морил. За юу яцхан манайхаа та бүхэнтэйгээ цаашинхан weekly recap бичлэгээр уулзаж байна. За тэгээд өнөөдөр хэдүүлээ бас нилээд олон айгуу тийм чухал том хов живүүдийг ярих гэж байна. Тэгээд энэ 7 хоног чинь бас яасан сайхан хов жив ихтэй тэ байва энэ Hollywood industry-нд бол хаасайг бол зөндөө олон хов живүүд явлаа. Бүр shocking гэмээр тэ тиймэрхүү хов живүүд явлаа. Тэгээд тийм учраас та бүхэндээ тэр болгоныг бүгдээр ингээд базаад өнөөдрийнхөө weekly recap дээрээ ярьж өгье. За тэгэхээр эхний ярих гэж байгаа ховж маань дахиад л манай weekly recap-аар байнга үргэлж яригддаг од болох Hailey Bieber-ийн тухай байна. За Hailey Bieber-ийн тухай юу болоод тухай гэсэн чи бас л дахиад л Hailey Bieber TikTok дээр сони юм шеэрлсэн инээ тэрэ гэдэл тим юмны тухай яригдаад ховж гараад ирсэн. Гэхдээ ашгүй ядаж манайхаа би бол энэ удаад бас айгу баяртай байгаа. За ядаж энэ удаад энэхүү ховж ивэн дээр нь Selena Gomez холбогдоогүй ашгүй дээ те ядаж те өөр ингээ янз бүрийн ховж гарч ирсэн ч гэсэн ядаж нөгөө нэг 3 дахь хүн нь орж ирсэнгөө thank god зөвхөн яг Hailey Bieber Justin Bieber хоёрын харилцааныхын тухай тийм ховж гарч ирсэн заяа. За юу болов гэсэн чинь нэштэй манайхаа гадуур ингээл нэг л та нар ч гэсэн харсан байх гэж бодож байна. TikTok-оор баахал ингээл яригдал my god та нар харсан уу Hailey Bieber ингээд юу постлсан байсныг харсан уу юу репост хийсэн байсныг харсан уу өстой TikTok-ийнх нь репост хэсэгтэр нь байна олоо очоод хараарай бла гэж өстой юмараад л бөө юм болол явчихсан. Тэгээд би ингээ ороод харлаа. Тэгсэн чинь нэштэй нэгэн аккаунт за BDR гэдэг нэртэй ийм аккаунт, TikTok аккаунт нэгэн юм бичлэгийг хийсэн байна л да. Тэр бичлэгэн дээр нь болохоор нэг охин, нэг эмэгтэй ингээд одоо харилцаа, relationship-ний тухай ярьж байгаа аахгүй хосуудын харилцааны тухай яриад тэгээ ийм нэг abusive relationship-ний тухай жишээ өгсөн. За ер нь ингээд яагаад иймэрхүү abusive relationship нүүд ингээд айгүй удаан хугацаагаар үргэлжлээд long term relationship болоод байдаг вэ гэхлээр эмэгтэй нь харилцааных нь одоо эмэгтэй нь болохоор айгүй тийм codependent айгуу тийм одоо нөхрөөсөө хол байж чаддаггүй айгуу тийм attached personalityтэй хүн учраас тийм codependent хүн учраас ингээд нөхрийнхөө abuse-ийг нөхрийнхөө одоо тэр хүчирхийлэл одоо янз бүрийн муухай харьцаж байгаа байдал нэтрэгээд тэр бүгдийг нь ингээд айгуу одоо tolerate хийгээд тэгээ за яах вэ гэж өнгөрөөгд ягаад гэвэл ганцаараа single байхыг хүсэхгүй relationship тэгээ marriage-д байхыг хүсэж байгаа учраас ингээд тэр нөхрөөгөө хийж байгаа муухай юмнуудыг нь tolerate хийгээд ингээд байгаад байдаг юм аа. Тэгээ бид нар ер нь бол иймэрхүү long term relationship-нуудыг ингэж romanticize хийж байх хэрэггүй те ямар гоё юм бэ энэ хоёр хүнтэй ингээл амар гоё олон жил гэрлээд байж шүү амар гоё олон жил үргэлжилж шүү ямар гоё юм бэ гэд бид нэр ингээд society-аараа те нийгмээрээ ингэж гоё энэ хүмүүсийн харилцааг ингэж romanticize хийгээд ах хэрэггүй яг үндэ бол тэр чин те эмэгтэй хүн ингээд харилцаантаа зовоо явж байгаа зүгээр ингээд ганцаар байхгүй тул тэрийг tolerate хийгээ явж энэ төр гэд нэг team юмны тухай яриад тэрний яг тэр одоо миний яриад байгаа энэ хүү relationship abusive relationship-ний одоо нэгэн том жишээ гэх юм бол Hailey Bieber Justin Bieber хоёрын relationship юм гэж ярьсан байгаа байхгүй. Жишээ болгоод ярьчихсан байна. Окей. За тэгсэн чинь манайхаа тэр охины тэгж ярьсан тэр бичлэгийг нь тэр BDR гэдэг аккаунт дээр байсан тэрхүү видеог нь Hailey Bieber өөрийнхөө TikTok дээрээ repost хийсэн юм байна. За та нар TikTok бол мэдж байгаа байх та. За өөрийнхөө TikTok руу оронгууд яг feed рүүгээ ороод яг өөрийнхөө profile хэсэг рүү оронгууд хэрв чи өөрөө TikTok видеонуудыг бичлэгүүдийг ингэж контент хийдэг бол чиний бичлэгүүд ихлэ гарч ирнэ тий. За тэгэнгүүтээ ингээд слайд хийгээд тэгэнгүүт одоо repost хэсэг рүү явна шүү дээ. Нэг юм хоёр зураас ийм хоёр сум байдаг тий. Тэр сумнууд дээр нь дарангууд чи өөрөө тэр бичлэгүүдийг хийгээгүй ч гэлээдэ өөрөө тэрийг контентыг бүтээгээгүй ч гэлээдэ чи хамт таалагдсан учраас чи тэрийг ингээд repost хийчих юм бол чиний repost page дээр чинь гараад ирдэг тийм үү. Тэгээ Hailey Bieber бол ингээд бас бусад одуудтай адилхан бусад ер нь жирийн хүмүүстэй адилхан айгүй их бичлэгүүдийг repost хийдэг. За яг инээдтэй минутэ гэсэн юм уу ч юм уу те одоо жишээ нь хин Hailey дандаа нэг Kylie-гийн тухай ярьж байгаа ч юм уу, Kendall-ийн тухай ярьж байгаа ч юм уу, тэдний тухай ярьж байгаа айгуу тийм минуттай энэтэй хөөрхөн одоо эсвэл нэг AI generated тиймэрхүү бичлэгүүд байдаг шүү дээ, тэрийг Hailey Bieber дандаа ингэж repost хийдэг. Kylie ч гэсэндээ Hailey-гийнхыг repost хийдэг гэлээ иймэрхүү юмнуудыг repost хийдэг. Тэгсэн чинь хамгийн сүүлд нь
Тэгээ хамгийн сүүлд хийсэн repost бичлэгийг нь харсан чинь яг тэр BDR гэдэг аккаунт дээр байсан тэр эмэгтэйгийн ярьж исэн ингээд Hailey Justin хоёр abusive relationship байдгаа гэсэн нэг тэр бичлэгийг repost хийчихсэн байсан. Тэгээд хүмүүс чинь бүр Hailey бүр ингээ repost хийсэн юм чинь одоо баг энэ эмэгтэйгийн ярьж байгаа зүйлтэй санал нийлж байгаа юм байна. Үнэхээр л яг ингээд abusive relationship байдаг юм байна. Хөөхөн амт яанаас bla 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 гэл интернет ч юу илээ тэгээ бөө юм бол яваад гэсэн заяа. Зя. Тэгсэн чинь манайхаа Hailey дараад нь гарч ирээд яг маргааш өдөр нь гарч ирээд ингээд өөрийнхөө TikTok Instagram дээрээ story хийчихсэн байсан заяа. Ямар story хийсэн байсан бэ гэхээр шүү дээ. Ингэсэн байгаа хгүй. Hey, I know you guys who live on the internet are really bored, but I didn't repost any videos speaking on my relationship. Have a beautiful Saturday гэсэн байгаа хгүй. Тэгэхээр энийг бол өнгөрсөн хагас өдөр бичсэн байгаа хгүй. Зүгээр өөрөөх нь царай марыг аваагүйсэн. Зүгээр нэг аяг жилүү аяг маягийн зураг авчихсан. Тэнгүүдээ тэрэн дээр текст бичсэн байгаа хгүй. Тэ. Хөө ингээд та нар тэ интернет дээр ингээд бүр дандаа ингээд байж идэг хүмүүс бол би та нарыг мэдэж байна. Та нар бол бүр амар тийм уйдчихсан. Хийх юм олж ядчихсан, уйдчихсан байдаг баха. Гэтэ би та нарт гээд хэлчихэд бол тэ би ямар ч тийм өөрийнхөө харилцааныхаа тухай ярьсан, өөрийнхөө гэрлэлтийн тухай ярьсан тийм бичлэгийг repost хийгээгүй шүү. Тэгээ хагасаа өдрөг сайхан өнгөрүүлээрэй гэсэн нэг ийм зүйл ингээ биччихсэн байсан. За тэгэнгүүт л одоо Hailey-гийн фэнүүд юм уу тэгээ гарч ирээд л тэ TikTok дээр нөгөө нэг BDR гэдэг аккаунт руу чинь дараа тэр нөгөө нэг контент хийсэн хүнлүүд дараа та нартай худлаа ярьж гин. Тэгээ хамгийн гол нь манайхаа энийг хэн ингэж хүүе яна Hailey Bieber ингээд энийг repost хийсэн байна гэдгийг бол тэр BDR гэдэг аккаунт өөрөө гарч ирээд тэгээ миний бичлэгийг юу ачсан байна repost хийчихсэн байна гэж гарч ирээгүй шал өөр хүн заяа. Шал өөр танихгүй зүгээр нэг жирийн хүн гарч ирээд тэрийг нь харчгаад Hailey Bieber тэгж repost хийснийг нь олж харангуудаа пост хийгээд тэгэнгүүт тэр пост нь бүр ингээд хаасайгуу тарчихсан viral болчихсон гэсэн үг. Окей. За тэгсэн чинь Hailey Bieber-ийн одоо нэг фэн гарч ирээд битгий худлаа яриада юу яриад байгаа нэ Hailey ерөөсөө ийм зүйлийг repost хийгүү надад чинь Photoshop байна бла 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 гэж боо юм болсон. За тэгээд талцаад эхэлсэн манайхаа. За хаасайгуу энэгээр яригадаа тэгсэн чинь зарим хүмүүс худлаа ярьж ийн Hailey-гийн бүр ингээд би пэйж руу н очиод тэ TikTok аккаунт руу ороод repost руу дарж үзлээ. Би ингээд screen record хийчихсэн байна. Энийг хараадах тэг бүр ингээд комментэн дээр одоо TikTok-ын комментэн дээр бичлэгнүүд бишүүлээ зургнууд ингээд screenshot ингээд тавьж болдог болсон шүү дээ. Тэгээд харуулад ямар ч тийм юу алгаа Hailey тийм repost хийсэн алга. Яагаад ингээд худлаа яриад Photoshop-ыг ингээд цацаад байгаа юм бэ гэдэг хүмүүс гарч ирнэ. Тэнгүүд нөгөө талын хүмүүс нь юу яриад байгаа юм бэ байна. Одоо хүртэл би бүр тэр одоо хамгийн анх тавьчихсан байсан тэр постэнд итгэлгүй өөрөө ингээд явж ороод Hailey-гийн аккаунт руу явж ороод харлаа. Одоо хүртэл эн чинь байна штэ гэд нөгөө хүмүүс нөгөө талынхаа ямиг скриншот гаргаж ирж тэрэн дээр нь яг байгаа аахгүй манайхаа. Тэр бүр үнэхээр confusing болсон. Үнэхээр ингээд толгой иргэмээр. Зарим хэсэг нь байна гэдэг байгаа, зарим хэсэг нь байхгүй байна гэд. За тэгсэн чи яасан бэ гэхээр манайхаа ийм гаргалгаа гарч ирсэн. Америкаас өөр улсуудад байгаа хүмүүс тэр repost-ыг нь харж болж байгаа. Ягагтгүй region restrictions болоод зарим одоо контентууд чинь ингээд одоо Америкт харагдах боломжгүй гэдэг юм уу те Азад харагдах боломжгүй Хятадд харагдах боломжгүй энэ гэдэг нэг юм байдаг шүү дээ тийм restriction-уудтай байдаг. Одоо би чинь заримдаа ингээд Instagram дээр нэг story хийхдээ нэг дуу ашиглчихгоо наад дуу чинь Японд сонсогдож болохгүй гэдэг ингээд гараад ирдэг заяа. Аюулсаа яагаад ч Японд сонсогдож болохгүй I don't know заяа. Нэг тиймэрхүү restriction-ууд байдаг те. Яг тэгж байгаа гэж байгаа байхгүй хүмүүс би одоо Англид байна. Би Англиас үзэж байна. Би Hailey-гийн repost-ыг харж болж байна. Эсвэл хүмүүс би Европт байна, би Азад байна, би харж болж байна гэж байгаа юм. Тэгэнгүүт Америкт байгаа хүмүүс харж чадахгүй байгаа юм шиг л манайхаа. Америк дотор би бол хараагүй. Би яг тэрийг ингээ харчгаад алиудаа би ороод үзээтэй гэдээ ингээ харсан чинь би харж болоогүй. Тэгээ би та нараас нэг юм асуух юм бол хэрэг та нар энийг аль үрээ мэдэж байсан бол тэ энэ одоо хов живийн тухай мэдсэн бол та нар хэрэг тэр үеэр одоо өнгөрсөн хэдэн хоногийн үеэр та нар орж үзсэн үү? Монголд байгаа хүмүүсээс асууж байгаа шүү зөө. Заавал монголч гэхгүй те. За Америкээс бусад газар байгаа үзэгчдээс асууж байгаа. Та нар Hailey-гийн repost руу орж үзсэн. Та нарт харагдсан уу харагдаагүй юу гэдэг тухайга бас доор комментэд бичүүлдэгэр би айгу мэдмээр байгаа. Ямар ч миний хувьд бол гарч ирээгүй. За тэгээ хүмүүс ийм гаргалгаа гаргаж ирсэн. Тэгээ Америкт байгаа хүмүүс үзэж чадахгүй байгаа юм гэдэг. Тийм учраас Hailey бүр өөрөө ч гэсэндээ тэрийг харж чадахгүй байгаа. Яг бол Hailey Америкт байгаа болохоор. Тэгээ зарим хүмүүс ингэж ярьж байгаа байхгүй. За maybe Hailey accidentally те repost гэж repost хийгээгүй зүгээр ингээд санамсаргүй дарагдаад repost хийчихсэн байх. Тэнгүүд одоо нөгөө бичлэг нь Америкт байгаа одоо Hailey Америкт байгаа болохоор нөгөө бичлэг нь харагдахад болчихсон. Өөрийнх нь repost дээр харагдахгүй байгаа. Яг л нөгөө region restrictions болоод.
Тийм болохоор Haley бүр ингээд repost авчиж болохгүй айгүй хэцүү юм одоо атан шалган байдал юу гэвэл манай Монгол нэг тийм байдалд орцсон байхаа гэж нэг тийм юм хүмүүс айгүй их ярьж байгаа. За тэгсэн чинь одоо бүр улам месси болсон заяа. Энэ асуудал бүр ингээ улам месси болсон. Юу болсон бэ гэсэн чинь тэр BDR гэдэг аккаунт дээ шүү дээ. Тэр аккаунт чинь хулгайн аккаунт. Юу вэ гэхээр тэр одоо контент хийсэн эмэгтэй шүү дээ. Тэр эмэгтэйгийн нэрийг нь Julie гэдэг юм байна. Бас өөрийнхөө TikTok дээр иймэрхүү бичлэгүүдийг зөндөө яадаг. Өөрөө нэг psychologist тийм хүн гэж аахгүй сэтгэл зүйч мэрэгжилтэй эмэгтэй байгаа юм. За тэгээ тэр эмэгтэй болохоор иймэрхүү хосуудын харилцаа, тэр харилцаануудыг дандаа ингэж контент болгож ярьдаг. Гэхдээ яг л миний түрүүний яг ярьсан шиг энийг тайлбарласан шиг нэг харилцааг аваад ийм харилцаа байдаг юм аа, одоо ийм токсик харилцаа байдаг юм аа гэдэг юм уу, ийм харилцаа байдаг юм аа. Тэрний жишээ гэх юм бол бидний мэдж байгаагаар бол ийм олонний танил хүмүүс, тийм олонний танил хүмүүс ингээд analyze хийгээ явдаг гэсэн үг. Okay. Тэгээд тэр эмэгтэйгийн тэр Julie гэдэг psychologist эмэгтэйгийн бүх бичлэгнүүдийг контентуудыг нь хулгаалаад артлынх нь тэр background-ыг жоохон өөрчилж яваад өөрийн юм шиг болгоод тавьдаг одоо аккаунт байгаа хгүй тэр BDR гэдэг нь. Дан тэр эмэгтэйгийн бичлэгүүдийг хулбарладаг гэсэн үг. Тэгээ иймэрхүү TikTok аккаунт зөндөө байдаг ч гэдэг ингээл том creator-уудын ингээл ямиг нь өөрийн юм шиг болгоод ингээл тавиал мөнгө олж идэг. Тэгээ айгу муухай тийм аккаунтууд байдаг. Яг л тийм одоо TikTok аккаунт юм байна. За, тэгсэн чинь манайха яасан гэсэн чинь Haley тун удалгүй хэдхэн хоногийн дараагаар нөгөө BDR гэдэг аккаунт руу биш. Okay? Julie гэдэг яг үнэхээр тэр контентыг бүтээсэн тэр эмэгтэй рүү cease and desist letter явуулсан. Haley болон Justin хоёрын өмгөөлөгч нар нь. Okay? Haley Justin хоёрын өмнөөс гэсэн үг. Албан ёсны тийм бүр ингээд өмгөөлөгч нарын ингэж хийсэн тийм cease and desist letter явуулсан. За тэр letter дээр нь юу гэж байсан бэ гэхээр угаасаа ойлгомжтой. Би та нартай ингээд энэ бичлэгээрээ өөрийнхөө хоб болох байгаар дандаа хэлэхдээ cease and desist гэж юу вэ гэж Энэ бол зүгээр сануулгал гэсэн үг юм. Хэрв чи одоо хийгээд байгаа юмаа зогсоохгүй бол бидний тухай яриха болохгүй бол хуулийн арга хэмжээ авах шүү чамайг шүүхтэн шүү гэж сануулга өгж байгаа гэсэн үг юм. Тэгээ тийм сануулга өгсөн гинэ. Тэр сануулган дээр нь юу гэж байсан бэ гэхээр чи энэ хүмүүсийн одоо ингээ Haley Justin хоёрын харилцааны тухай юу гэдгийг мэдчихгүй ээж бүр ингээд шууд abusive relationship байдаг. Justin-ыг шууд ингээд addictionтэй гэдтэй ингээд мансууруулах бодсон донтчихсан юм донтолттой энэ төр гэж шууд ингээд өөр мэддэг юм шиг ингэж тавиад энэ хоёр хүмүүсийн Haley Justin хоёрын ингээд нэр хүндэд нь халдсан байна. Тийм учраас чи одоо наад бичлэгээ одоо устгахгүй бол чамайг шүүхтэх болно гэдгсэн байхгүй. За тэгэнгүүт нь энэ эмэгтэй гарч ирээд өөрийнхөө аккаунт дээр гарч ирээд бичлэг хийсэн. За Haley Bieber намайг ингээд өөрийнхөө зүгээр үзэл бодлын тухай ингээд интернет дээр ярьлаа гэд намайг шүүгд өгнө гэд ингээд жоох threat хийж гинэ, сүрдүүлж гинэ. Өөрөө айгу тийм эрх мэдэлтэй баян жинэлэг юм том одоо од хүн учраас наад шиг юм жижигхэн хүмүүсийг бол ингээд зүгээр л амбыг нь хамихах гад ингээд ийм сүрдүүлэг явуулж гинэ. Би ихтэй бол энэ сүрдүүлэнд нь айхгүй. Ягаад гэвэл би ерөөсөө тэр хоёр хүнийг одоо Justin Haley хоёрыг ингэж доромжлох гээд ч юм уу харлуулах үүднээс юм бичлэгийг хийгээгүй. Би бол иймэрхүү бичлэг зөндөө хийдэг байсан. Зөндөө л олон celebrity хүмүүсийн одоо харилцааг нь жишээ аваад ийм харилцаа байдаг юм шүү гэд ингэж жишээ авч ярьдаг. Тэгэд би үргэлж my opinion гэж хэлдэг. Миний бодлоор зүгээр өөрийнхөө үзэл бодлыг ярьж байгаа. Миний бодлоор. Тэглээгээд миний тэр үзэл бодолд та итгэх албатай биш. Тийм болохоор би ингээд үзэл бодлоо илэрхийлэх нь бол ингээд хуулаараа хамгаалагдчихсан эрх одоо юугаараа үндсэн хуулиар хамгаалагдчихсан байдаг учраас би энэ cease and desist letter-аас айхгүй хуулийн арга хэмжээ авахаас айхгүй. Тэгээ ер нь ингээд одоод ийм жижигхэн одоо бид нар шиг хүмүүс ингээд амийг нь хамхиулах гад ямар амир амийг нь хамхиулах гад ингээд өмгөөлөгч нөрөөрөө ингээд дарамтлуулдаг болох хэрэгтэй энэ гэдэг тийм юмыг ярьсан байгаа. Тэгээд энэ нэмэгтэй рүү бол угаасаа ойлгомжтой Haley-гийн фэнүүд, Justin-ийн фэнүүд ингээл айгүй олон хүмүүс л дайрж байгаа. Зарим хүмүүс болохоор энэ нэмэгтэйгийн талд байгаа байхгүй юу. Haley ягаад ийм амар hurt байгаад байгаа юм бол энэс болоод зөндөө л олон одоо ингээ олонний танил байна гэдэг чинь бол угаасаа л тэгэл өөрөө одоо
одоо ийм үр дагавартай л ирдэг шүү дээ. Олны өмнө байна, алдартай байна гэдэг чинь бол тэгэл хүмүүсээр яриулнаа л гэсэн үг. Тэгээ одоо энэ Hailey Justin хоёр бол ингээл бүр жоохон байхасаа тэгээ одоо Justin-ийн хувьд бол бүр жоохон байхасаа алдартай байсан. Тэгээд Hailey гэсэндээ одоо ингээл тэ айгүй их алдартай болсон байна. Тим олон жил болж байгаа шүү дээ. Тим болохоор өөрсдийнх нь тухай янз бүрийн rumor гарна, conspiracy theory гарна, bla 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 гэл тэрийг бол баг ингээд тоогоо болцсон байх уул нь үеийн шүү дээ. Тэгж яхад яагаад энэ дээр бүр тэ энэ ганц бичлэгэн дээр ингэж амар уурн хүрээд ийм season later явуулаад байгаа юм болоо гэд зарим хүмүүс юу гэж бодож байгаа вэ гэхээр энэ бүр яг Hailey-г үнэхээр зургуу хүргэсэн. Яг бол үнэхээр үний имийг нь ярьчихсан болохоор ингээд хүмүүсийн заримдаа уран хүрдэг штэ тэ. Тийм болохоор ингээд энэ эмэгтэй дээр арга хэмжээ авах гээд байгаа маа гэдэг тийм зүйлийг ингээд хүмүүс айгүй их гаргаж иж ярьж байгаа. Тэ айгүй хүмүүс энэ эмэгтэйрүүд яриад тэ. За яг чи ингээд өөрийнхөө opinion тэ өөрийнхөө үзэл бодлыг ингээд илэрхийлсэн байж болно. Гэхдээ чи одоо abusive гэдэг үгийг ч юм уу тэ одоо хүчирхийлэгч гэдэг үгийг эсвэл addiction энэ төр гэж тэ донтолттой энэ төр гэдэг үгийг ашиглах ёсгүй байсан юм. Яг бол чи мэдэхгүй штэ. Just нэг тийм үг гэж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь энэ нэмэгтэй шууд proof гаргаад ирсэн. Ямар proof бэ гэхээр би энэнийг одоо ингэж зохиож ярьсан зүйл биш. Энэ Justin чинь өөрөө нэлээ бас хэдэн жилийн өмнө те өөрийнхөө Instagram дээр өөрөө statement гаргаад бүр ингэж юм бичээд те би 19 настай байхаасаа ахуулаад айгүй их тийм хүчтэй хурц мансууруулах байцнуудыг хэрэгжилж эхэлсэн. Бүр тэ донтолттой. Тэрнээсээ болоод би ингээд айгүй хүмүүстэй муухай харьцдаг. Ялангуяа би өөрийнхөө бүх relationship гэж байгаа байхгүй. I abused all of my relationships гэж байгаа байхгүй. Би өөрийнхөө бүх одоо хосын харилцаагаа үргэлж одоо ингэж abuse хийж хүчирхийлдэг байсан. Тийм хүчирхийлтэй харилцаа болгодог байсан. Тэгээд би тэрнээсээ болоод эмэгтэй хүмүүсийг үзэн яддаг байсан. Эмэгтэй хүмүүсийг resent хийдэг байсан. Эмэгтэй хүмүүстэй айгүй муухай disrespectful харьцдаг болсон. Тэгээ энээс бол улбаатай юмаа гэд ийм зүйлийг бүр ингээд Justin өөрөө биччихсэн. Тэг өөрийнхөө амаар хэлсэн юм байхгүй. Тэнгүү Julie хэлж байгаа байхгүй энэ нэмэгтэй. Justin өөрийнхөө тухай ингэж ярьж болно. Тэгээд тэгсний дараад нь би тэрийг нь уншчаад тийм юм байна гэж мэдчихэд би тэрийг нь ингэж ярьж болохгүй гэсэн үг. Юу гэсэн үг юм бэ гэж те. Тийм зүйлийг бол ингэж энэ Julie ярьсан байгаа. За тэгээд цаашлаад манайхаа улам messy болж гисэн энэ situation нь яасан гэсэн чинь энэ болохоор Instagram дээр болж байгаа хгүй. Энэ нэмэгтэй бас өөрийнхөө энэ бичлэгүүдийг TikTok-оос гадна өөрийнхөө Instagram дээр тавьдаг юм байна лээ. Тэгсэн чинь Instagram-ийн доор нэгэн бичлэгийнхэн доор комментэнд нь SZA ороод ирсэн. За SZA ч юм бол угаасаа Justin-тэй амар ойр татна гэдгийг та нар бол мэдж байгаа бах те. Айгу ойр татна хамтдаа ингэж айгу дуу муу хийдэг. SZA-гийн тоглолтын дээр Justin ирэл дуулаад айгу тийм дотн байна гэж бас бөө юм болчихсон шүү дээ. Гэтэ ер нь л айгу дотн найзууд гэсэн үг те. За SZA орж ирээд ийм комент үлдээсэн байгаа байхгүй юу? Тийм муухай бол комент бол байгаагүй заа. Зүгээр ингэж асуусан байгаа юм. Hi, are you a licensed therapist or a psychologist? You speak with such certainty and I'd like to know. Peace гэсэн байхгүй юу. Юу гэж юм хэрдээ сайн уу? Чи ингээд яг юу юм уу? Бүр ингээд licensed буюу те бүр ингээд сертификат авсан ийм therapist, сэтгэл зүйч эсвэл ингээд сэтгцийн одоо юм ч юм уу? Чи зүгээр айгу тийм ингээд бүр амар ингээд өөрийнхөө ярьж байгаа юмдаа үнэн бат итгэлтэй бүр айгу мэдж байгаа юм шиг ингээд яриад байгаа болохоор би чамайг ингээд те үнэхээр яг therapist юм уу psychologist юм уу гэдэг чи мэдмээр байна гэж хэлсэн байгаа байхгүй. За тэгсэн чи Julie тэрэнд нь reply хийгээд I have both my bachelor's and master's in psychology гэдгийгсэн байгаа байхгүй. Би ингээд өөрийнхөө бакалаврын одоо зэргийгчдэр, магистрийн зэргийгчдэр psychology буюу одоо яг сэтгэл зүй судлал гэдэг те ийм мэрэгчлэр төгсөж одоо дипломнуудаа авсан. Тэгээ би ингээд behavioral specialist болон researcher гэдэг одоо зүйлүүдээр ажиллаж исэн team салбаруудад ажиллаж исэн. Тэгээ одоо behavioral specialist буюу хүмүүсийн зан төлөвийг дээр тулгуурлаж тэр хүмүүсийн зан төлөвийг analyze хийх, судлах team салбарт ажиллаж исэн. За тэгээ одоогийн байдлаар бол би зүгээр content creator гэдгээр ажиллаж байгаа. Тэгээд бас одоо private client-уудыг авдаг. Тэгээ өөрийнхөө одоо хуваараа ингэж client-ууд авч сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг. Гэхдээ ерөөсөө therapist одоо яг бүр licensed therapist бол бишээ гэж хэлсэн байгаа хгүй. Яг тийм сертификат авчихсан одоо яг сэтгэл зүйн мэрэгчлэр одоо хүмүүст сэтгэл зүйн зөвлөгөө өгөх мэрэгчлэр бол ажиллаагүй байгаа гэсэн нэг тийм одоо хариу өгсөн байгаа. За тэгсэн чинь SZA тэрэнд нь ингээд хариулаад бас л айгу тийм ер нь respectful хариулт байгаа байхгүй юу? Юу гэж юм хэрэг oh thank you so much. My sister also has a master's in psychology and is a licensed therapist гэд нэг тийм ярьсан байгаа хгүй юу. Баярлалаа ингээд тэ энийг ингээд clear хийж тэ өгсөн clarify хийж өгсөнд баярлалаа. Манай эгч ч гэсэндээ ингээд юу psychology-гоор төгсөөд сэтгэл зүйн судлалаар ингээд одоо магистраа авсан. Тэгээд одоо бүр ингээд licensed therapist-ээр ажилладаг аа. Тэгээ би чиний бол юу ярьж байгааг чи ойлгож гин тэр чи хүндэлж гин тэгэхдээ
шууд ингээд те яг нөгөө хүмүүсийгээ юу тулаа явж байгаа амьдрал нь ямарыг мэдгүй байж иж шууд ингээд олон нийтийн сүлжээгээр гарч ирээд ингээд бүр яг мэддэг юм шиг шууд ингээд diagnose хийгээд те diagnose хийгээд чинь одоо ийм чи онцлогоо тавиад те чи addictionтэй юм байна ч гэдэг юм уу чи одоо ийм abusive relationship байдаг юм байна ч шууд ингээд онцлоод яваад ийм хийн гэдэг нь бас жоохон аюултай байхаа нөгөө хүмүүст нь те тэгээд тийм болохоор би ингэж бичиж байгаамаа. Тэгэхдээ би чамайг ингээ хүндэлдэг шүү. Чиний хийж байгаа контентыг чинь ингээ хүндэлдэг шүү гэсэн утгатай тийм respectful зүйлийг хэлсэн байгаа. За тэгэнгүүт л хүмүүстэй яана зарим хэсэг нь бол те oh my god yes girl SZA clocked her энэ гэл те амар тэгж ярьж байгаа юм. Хашгуудаас та SZA орж ирээд та Hailey Jackson хоёрыг өмөөрөөд те энэ хачин Julie гэдэг хүүхнийг өстой байх өстой газар нь байлгаад те өстой гоё ингээд аваад өглөө гэл те тэгж ярьж байгаа хүмүүс байна. Зарим нь болохоор what the fuck те SZA яхалаа ингээд нэг өөрт нь ямар ч хамааралгүй зүйлийг нэг орж ирээл те нэг Justin-ийн бүксийг долоох гэдэг юм аа Hailey-ийн бүксийг долоох гэдэг юм шүү дээ шал тэнийг ингээл те SZA руу ярьж байгаа хүмүүс байна. За тэгсэн чинь Julie гарч ирээд SZA-тэй бичижсэн тийм скриншот DM скриншот ингэж олонд тавьсан байгаа. Тэгээд caption тавьсан байгаа байхгүй. Хүмүүсээ SZA руу дайрахаа болоо. Эсвэл SZA-ст энэ нэмэгтэйг өстө алаад өглөө гэсэн зүйлийг бас бичгээ болоо. SZA бит хоёр айгуу тийм гоё харилцаатай байдаг. Тэгээд бит хоёр ерөөсөө тийм bad blood байхгүй те хоорондоо тийм bad blood муухай харилцаа байхгүй харалтаа бит тэр ингэж харилцдаг байсан гэх тэрийг харуулж байгаа байхгүй. Тэгээд SZA бол энээс өмнө энэ эмэгтэйгийн бичлэгүүдийг аягүй үздэг байсан юм шиг байна. Энэ харилцааны тухай ярьж байгаа дэр тийм одоо мессеж байгаа байхгүй. SZA ингэж энэ эмэгтэйрөө биччихсэн. Би чиний тэр бичлэгийг чи үзээ аягүй гой санагдсан. Тэр чиний тэр харилцааны тухай ярьж байгаа аягүй сонирхолтойсэн. Чи энэ хоёр хүний харилцааг юу гэж бодож байна? Чи тэрийг сонирхоод үзээрэй гэсэн аягүй тийм friendly conversation байсан. Тэгээд энэ хүмүүс одоо Julie гэдэг эмэгтэй бол те ингэж SZA гэр нэг жоохон өмөрсөн бит хоёр зүгээр шүү гэдэг тийм зүйлийг баталж ингэж харуулсан байгаа юм аа. Ер нь бол нэг иймэрхүү замраагүй юм болж өнгөрсөн. Тэгэл ер нь одоо ч гэсэндээ айгүй талцалтай байгаа. Тэгээ энэ нэмэгтэйг бол айгүй буруу юм хийсэн, айгүй юм мэддэг юм шиг яах гэж хүний relationship би тэгж ярьдаг юм гэдэг л те. Гэтэ нэг юм гэдэг юм бол энэ нэмэгтэй тэрхүү яг бичлэгэн дээр өрч те. Тэр abusive relationship эмэгтэй нь ингээд айгүй тийм codependent, айгүй тийм tolerant тийм хүн болохоор ингээд төвчээд байгаад байдаг гэл те. Тийм юмыг ярихдаа бол зөвхөн Hailey Justin хоёрын харилцааг одоо жишээ болгож аваагүй. Түүнээс гадна нөгөө нэг хин гэдэг үлээ Ozzy Osbourne эхнэр нь Shelly Osbourne нэлөө те. Би одоо зургийг оруулчих. Тэр хоёрын relationship-ыг бас ингэж жишээ авч ярьсан. Ozzy Osbourne амьд байхдаа те айгу тийм юу байсан бас abusive байсан. Тэгээд эхнэр нь болохоор ингээд тэрийг зүгээр ингээд төвчээд л амьдраад байдаг байсан. Ингээ зөв салахгүй тулд ингээ төвчээд байгаад байдаг байсан гэсэн тэгэж одоо тэр хоёроо жишээ авсан. Түүнээс гадна Kristen Bell бас тэр жүжигчнээ бас ингээ өмнөх хуучин нөхөртэй ингээ бас ингээ юу яасан жишээ авч ярьсан. Тэгэхээр ер нь ганц Hailey Jackson хоёрыг одоо ингээ жишээ авч яриаггүй. Тэнгүүд хүмүүс тэгээд аахгүй харалта нөгөө хоёр хүмүүс нөгөө яригдсан хоёр хосууд нь зүг зүгээр тоохгүй те like who cares те гэд явж хахад Hailey л орж ирээд л та бүр ингээл season desist-лаар явал би чамаас шүүхэд өгөн шүү энэ гэл гаанастай айгу тийм бараг л үнэхээр л өөрийнх нь яг үнэн юмыг нь ярьсан чи уран хүрээд байгаа юм шүү гэдэг зүйлийг хүмүүс айгуух ярьж байгаа. За тэгээд өөр өмгөөлөгч нар гарч ирээд TikTok дээр иймэрхүү бас TikTok энэ төр хийдэг өмгөөлөгч нар гарч ирээд энэ season desist-ларын тухай ярьсан. Тэгээд өөрсдийнхөө opinion-ыг бас үзэл бодлыг өмгөөлөгч хүнийхээ хувьд ингээд өгж байгаа байхгүй юу гэж нэ гэхээр энэ season desist-лэр бол яаж чадахгүй. Тэгээ ер нь бол за үнэхээр тэгээ энэ нэмэгтэй угаасаа нөгөө бичлэгээ татаж авахгүй байгаа устгаагүй байгаа заяа. Тэгэд үнэхээр устгаагүй болохоор энэ одоо ууландаа дараагийнх нь шат нь бол Hailey Justin-ийн хувьд бол энэ нэмэгтэйг шүүхэд өгөх байгаа. Тэгээ defamation гэдгээр. Defamation буюу нэр хүндэт нь санаатаагаар халцсан гэдэг утгаар. За тэгээд шүүхтэр очих юм бол бөө юм болно. Яагаад вэ гэхээр яагаад тэр эмэгтэй энэ хоёрын харилцааныхын тухай ярьсан зүйл буруу вэ, үнэн биш вэ, худал зүйл вэ гэдгийг батлах ёстой болчихно гэсэн үг. Тэгэхээр юуг батлах вэ гэхээр энэ эмэгтэй чинь энэ хоёрын харилцааг abusive хүчирхийлэлд байдаг энэ Justin мансуурлах байсан донцсон гэдгийг ярьсан те. Тэрийг үгүй гэдгийг батлах ёстой. Тэгэхээр өөрийнхөө хамаг амьдралыг шүүхтэр ил болгоно гэсэн үг. Олон түмний нүдний өмнө ил болгоно гэсэн үг. Тэгэд би үнэхээр addicted биш ээ. Мансуурлах байсан донтоогүй. Тэ битэрийн харилцаа амар ирүүлээ ямар ч тийм хүчрэл байхгүй гэдгийг бүгдийг нь зарлаж бүх юмаа дэлгэх хэвээр. Тэгэхээр энэ хоёрт айгүй муу зүйл болно. Тэ хамаг одоо амьдралынхаа юмнуудыг ингэж олон түмний өмнө зарлах болчихж байгаа юм. Тэгээд үнэхээр баталж чадлаа гэж баталж чадахгүй л дээ гэж ярьж байгаа байхгүй. Баталж чадсан ч гэсэндээ энэ хэрэг дээр ингэж
одоо ялах бараг боломж байхгүй Hailey Justin-ы хувьд бол. Яг л энэ яг л энэ эмэгтэй ярьснаар энэ эмэгтэй бол in my opinion гэж ярьсан. Тэгээд түүнээс гадна энэ эмэгтэй бүр Justin Hailey хоёрыг бүр ингээд үнэхээр үгүй хийхийн тулд айгүй муухай санаагаар үгүй хийхийн тулд ийм бичлэг хийсэн нэр хүндэд нь халдсан гэдгийг бас батлах ёстой. Гэтэл энэ эмэгтэй зөвхөн тэр хоёр дээр ингэж яриаггүй өөр хосуудыг бас энэ тэр ярьсан болохоор тийм malicious гэдэг зүйлийг баталж чадахгүй болчихж байгаа байхгүй. Тэгэхээр бас айгүй хэцүү. Тийм болохоор энэ одоо зүйл бол юуч болохгүй гэдгийг бол нэлээд олон өмгөөлөгч нар гарч ирж TikTok дээр ярьсан байна лээ. За ер нь нэг ийм л замбраагүй асуудал болж өнгөрсөн байна манайхаа. Тэгээд та нар энэ асуудал дээр юу гэж бодож байна? Нэрээ тэгээд түрүү хэлсэнчлэн те. Та нар Hailey-гийн тэр репостыг харсан уу үгүй юу гэдгээ бас дор бичиж үлдээгээрэй. За манайхаа дараагийнхаа ховж өрөөгөө орцгоё. Дараагийн ховж болохоор Kylie Jenner, Timothy Chalamet хоёрын харилцааны тухай байгаа заяа. Тэгээ би энэ тухай бас сая Golden Globes одоо awards show-ны тухай ярихдаа тэр хоёрын тухай ярьсан байгаа. Хэрхэн айгуу гоё те би энтэйхэн ялуураад энэ дээр PRA хийгээд баргалын хоёрыг чи ингээл нууцаар гэрэлчихсэн байхan дэр гэл хүмүүс ярьж байгаа энэ дэр гэж те. Тим зүйлийг ярьсан байгаа. За тэгээд одоо өнөөдөр болохоор би юу ярих гэж байна вэ гэхээр Critics' Choice Awards дээр болсон зүйлийн тухай ярих гэж байна. Okay. Яг нөө Golden Globes болохын бараг 7 хоногийн өмнө Critics' Choice Awards болсон байгаа. За тэгээд тэрэн дээр Timothy бас Kylie-тагаа ирчихсэн байсан. Би бас энэ тухай Golden Globes-ийн бичлэгэн дээр хайлттай урьдсан байгаа. За тэгээд энэ хоёр хамтдаа ирээд суугаад айгүй дотн байгаа нь бол харагдсан. Бас л айгүй их тийм PRA-тэй ялуураад энэ дээрээ гэдэлтэй тийм байсан. Тэгээд энэ нэг тийм ингэдэг юм бол Timothy яг нэг шагналаа хүртэж аваад манайхаа яг ялсан байхгүй тэр Critics' Choice Awards дээр. Тэгээд ялаад яг ингээ босох гэж байхдаа айгүй нэттэй заяа. Нөө нэг Kylie хажууд нь сууж байгаа ойлгомжтой. Тэнгсэн чинь ингээл Timothy ингээл айгүй тийм бэлхүүсээр нь тэрвэрэд л ингээл яг ялсан гэдгийг сонсоод ингээл Kylie гүнсэдэлтэй. Тэгэл бэлхүүсээр нь ингээл нэг тэрвэрсэн байж байгаад ингээд босохдоо заяа нэг юмар ингэж дарж нэг ингэж тулж босож байгаа байхгүй юу? Юун дээр тулж боссон бэ гэсэн чинь Kylie-гийн big butt. Kylie-гийн том нөгөө нэг бөксөн дээр ингэж тулж босож байгаа байхгүй тэгээ хүмүүс бүр тэрийг амар гадуур шоолоо заа oh my god тийм том бөкстэй болохоор ингээд бүр ингээд найз залуу хүртэл ингээд тулж босох юм да хаа гээл тэгээ тийм юмнуудыг ярьж ирсэн. Гэхдээ одоо ярих гэж байгаа гол ховж болохоор тэр биш юм нахаа Kylie-гийн big butt. Тэгээ юу гэхээр яг тэгчгээд ингэж босчоод тэгээд яг Timothy тайз руу гараад нөө шагналаа авах гээд явж байгаа штэ тэ тэр үед нь ингээл яг ширээн дээр нь хамт сууж исэн бүх хүмүүс нь ингээл одоо хин Timothy баяр хүргээд тэ ингээд босож зогсож байгаад ингээд standing ovation өгж байгаад ингээд гараа алгаж байгаа байхгүй. Тэгсэн чинь нэг бичлэг viral болж тарсан байгаа заяа. Тэгсэн чинь нэг өөр нэг ширээнээс нь ч юм уу тэ нөгөө ширээнээс нэг авсан л бичлэг юм шиг байгаа юм. Тэгээд яг тэр хэсгийг ингээд яг Timothy ингээд босоод явж байгаа бичлэгийг ингээд харчаад тэгэл ингээд Kylie бас зогсож байгаа шүү. Зогсоол ингээд галгаж чаа. Тэгсэн чинь нөгөө хажуудлынхан ширээний тэдний хажууд байгаа тэр ширээний нэг эрэгтэй. Тэрийг одоо хин гэдгийг бол мэдэхгүй байгаа заяа. Нэг л одоо яг жүжигчин бол биш. Тэгэхээр одоо найруулагч ч юм уу, продюсер ч юм уу тиймэрхүү хүн юм шиг байгаа юм. Эрэгтэй хүн заяа. Тэр хөгшөндөө эрэгтэй байсан. Тэгсэн чинь тэр эрэгтэй яг Kylie-г харчаад хажуудлынхаа одоо хүнлүүгээ сууж байгаа хүнлүүгээ харангуйтаа she's not natural гэж хэлдэг. Okay. Тэр нь юу гэхээр те энэ Kylie-гийн бол те энэ бимийн бол ерөөсөө тийм натурал нийтээ байглаасаа биш баахан л plastic surgery гэсэн юм хэлж байхгүй she's not natural гэж хэлж байгаа нь харагддаг. Тэг бүр харагдахаас гадна сонсогддог заяа тэр хөвчлэн дээр нь ингээд сайн сонсох юм бол ингээд сонсогддог юм. За тэгэл хүмүүс боо юм болоо явсан заяа. Тэгэл зарим нь болохоор тэг гачаа өвгөн чин гэлтэй яста. Яста энэ хөгшин юм чинь яста яасан Kylie шиг юм хүндээ ингэж яаж чадахгүй болохоор тэг унтаж хөвчөж чадахгүй болохоор атархаад байгаа юм уу залуухан эмхтэй гоё л харагдаж шít гэлтэй. Тэгэж одоо өмөрч байгаа хүмүүс байна. Нөгөө хэсэг нь болохоор did he lie? Did he stutter? Тэ наад ирэхдээ чи худлаа ярьсан юм уу? No, like he said the truth гэлтэж аахгүй бүр ингээл наад ирэхдээ чи бидний бүгдээрийнх нь бодож байгаа юм л хэлсэн байна. Үннийг нь л хэлсэн байна. It wasn't a lie. Тэгээ худлаа яриаг байна. Гэдэг тийм байр суурьтай хүмүүс бас байгаа. Тэгэд I don't know.
Like нөгөө өөр хэсэг нь болохоор манайхаа юу гэж ярьж байгаа гэхээр энэ одоо situation-ы хамгийн буруутай хүн нь юу вэ гэхээр угаасаа Kylie буруутай гэж байхгүй. Зүгээр л өөрийнхөө тэ хийх юма хийгээл найзлуудаа галгаж зогсчихж хүн ингээд өөрийгөө араар нь мулцсан байхгүй. Тэ of course Kylie is not at fault. Гэхдээ энэ эрэгтэйг нь гэсэндээ буруу биш. Яг л энэ эрэгтэй зүгээр өөрийнхөө бодож байгаа юмыг л хэрсэн нэг хүнийг харчаа тэ. Өө ямар сенсортой хүн бэ гэж хүн боддог шүү дээ тэ. Яг л тийм маягаар тэ she's not natural гэд зүгээр өөрийнхөө дотны хүндээ яг хажууд нь байсан нь одоо эмэгтэй байлоо эрэгтэй байл ямарсан дотныхоо хүнд л хажуудаа хэлж байгаа шүү дээ she's not natural гэд. Тэгээ тэр болгогээр ингээд private conversation байх ёстой байсан тийм үү? Зүгээр ингээд найзтай хэлж байгаа ч юм эсвэл их нэртэй хэлж байгаа ч юм уу тийм private conversation хоёр хүний хооронд л болж байгаа нэг тийм хувийн нууц яриа байхад тэр бичлэгийг хийж байгаа хүн албаар тэрийг авчгаад энийг private conversation байна да гэдгийг мэдсээр байж олон нийтийн сүлжээнд тавьж байгаа нь хамгийн том буруут нь бол тэрхүү бичлэгийг хийж тавьсан хүннэ гэж тийм ярьж байгаа. Тэгээ тэрийг хүмүүсийг бас буруутгах чаа. Гэтэ тэр нь одоо яг хин тэгж бичлэг хийсэн I don't know. Okay. Тим юм болж өнгөрсөн байна. Тэгсэн чинь манайхаа хэдэн өдрийн дараа Kylie яг энд нь хариу өгж байгаа юм шиг нэг өөрөө машин дотор суудсан ингээл нэг дөө нэг юун дээр ямар дуулаа нөгөө одоо нэг TikTok дээр амар viral болоод байгаа. She look good and fake but гэдэг нэг тийм би одоо энэ дууг нь оруулчих би санахгүй байна. Okay, I got a little fat but my shorty told me that he like that shit. Яг тийм viral болж байгаа TikTok audio-г тэр дууг ашиглаад ингээд тэрэнд ингээд lip sync хийж байгаа байхгүй юу ингээд Yeah, I look good. На гэд тэнгүүтээ she got a little fake butt гэж хэлдэг. She got a little fake butt. Боёо. Одоо тэ нэг жоохон хурамч бөхстэй гэдэг нэг тийм үг байгаа аахгүй тий. Тэнгүүтээ yeah, she look good. She got a little bit of fake butt гэдэг яг тэрийг ингэж хэлэнгүүтээ ингээ инээж байгаа нь харагддаг. Тэнгүүд хүмүүс болохоор тэрийг oh my gosh she clocked it. Тэ ингээ Kylie бол яг тэр rumor-ыг сонсоод тэр эрэгтэйгийн тэг өөрийнх нь she's not natural гэнтэр гэж байгаа тэрхүү бичлэгийг нь харсан учраас угаасаа ойлгомжтой харахгүй байна гэж байхгүй шүү дээ. Харчгаад тэрэнд баг хариу өгж байгаа юм чи. Нам юу гэлээ. Тэг fake bar энтертэй гэлөө дээ. Тэг fake гэлөө. Тий яадгийн би fake bar дэштэй гэж байгаа юм шиг те. Тийм маягаар одоо ингэж тэрхүү бичлэгийг хийсэн байхаа гэж хүмүүс бодоод байгаа. Гэтэ зарим нь бол үгүй ээ зүгээр л наадах чинь энэ айгүй алдартай дуу учраас те одоо яг ингээд TikTok дээр viral болж байгаа учраас л зүгээр л lip sync хийсэн мэн битгий юм болгоныг ингээд энд хариулж байгаа хаа тэр нь тэгж байгаа хаа гэдэг л та гэл те тийм хүмүүс бас байгаа. Гэхдээ нэр ойрд юу яагаад байгаа манайхаа Kylie хүмүүс BBL бол ингээд remove хийх бол биш reduce хийх гэсэн гэдэг байгаа. Би бас энэ тухай нилээн бас олон сарын өмнө ярьжсэн шиг санагдаж байна. Одоо ер нь ингээ юу өөрчлөгдөөд нөгөө нэг beauty стандарттэй арай жоохон өөрчлөгдөөд энэ одоо чинь ер нь энэ beauty стандартуудыг ингэж тавьдаг хүмүүс шүү дээ. Тэгэл яг нэг 16 оны үеэр тэ одоо нэр 2026 он чинь is the new 2016 гэдэг ааш тэ 2016 он буцаж ирж ингээд 2016 оны үеэр бол тэ өстой жоохон BBL гэдэг зүйл чинь өстой oh my god хаасаг байсан шүү дээ. Хаасаг л өстой том бокс ба мэ гэж тэ яж жагаад хамгийн нийтдээ нь ерөөсөө ойлгомжтой BBL л байгаа байхгүй яг бол бокс нь гигүнтэн том тэгснэ гуйтайгаа матч хийдэггүй. Би тэр тухай айгүй бас хэлжсэн дээр танарт хурамч боксыг BBL-тэй боксыг одоо ингэж харахад бол амар амархан. Шууд ингэж хараад мэдхэд бол яагаад вэ гэхээр тэ хэрвээ яг үнэхээр байглаасаа төрөлхийн бокстэй бол гуйн ч гэсэндээ жоохон махлаг байдаг. Тийм амарч бишглээ ер нь махлаг. Окей. Эсвэл жим хийгээд үнэхээр глютен дээр ажиллаад тэ ингээд гоё боксыг ингээ бий болгож байгаа бол бас л чи зөвхөн боксны ингээ тасгал хийгэнгүү зөвхөн боксны чи болчих ажиллаад хамраад ингэж байхгүй штэ. Чиний гуйшин ч гэсэндээ одоо quad юу гэдэг нь hamstring бүгдээрээ л ажиллана. Тэгэхээр бүгдээрээ л ер нь гоё зэрэг томорно гэсэн үг те. Гэтэл одоо энэ яг 2016 он байхаа 16 17 оны Kimi одоо нэг юун дээр явж байгаа бичэн дээр явж байгаа нэг зураг байдаг. Далайн ирэг дээр явж байгаа хгүй тэгсэн чинь ингээд амар том бокс. Oh my god. This boom гэж ороод ирсэн. Тийг гуйг нь харсан чи амар нарийнхан. That is not normal. That's not natural. Okay? Тийм болохоор угаасаа ингээд fake but the BBL-дэг ингээд харахад бол clock хийхэд айгүй амархан байдаг. Kylie-гийн хол угаасаа ойлгомжтой BBL байсан.
Тэ дээр үеийн зургуудыг харж байхад гиг үнтгэн л та бум гэж ороод ирсэн шүү дээ. Нэгэн том бөкстэй ороод ирсэн байдаг. Тэгээд гэхдээ ойрын үед нэрээ харах юм бол та нар манайхаа Kylie-гийн тэр BBL нь одоо яг Travis-тэй үерхтэй байх үеийн энтертэйг харьцуулах юм бол хамаагүй ингээд багассан байгаа. Тэг хүмүүс бол хин Kylie BBL-а reduce хийсэн гэж ярьдаг. Kim ч гэсэндээ одоо та нар Kim-ийн одоогийн бүксийг нь өмнөхтэй нь харьцуулаад үзээрэй бас ингээд багасчихсан. Chloe-гийнх амар crazy байдаг. Oh my god, юу юм бэ те? Артал нь ингээд баг төмпөө аваад тавьсан юм шиг тийм байдаг гэсэн шүү дээ. Тэгсэн чи одоо бол яг өөрийнх нь биетэй жоохон зөгцөөд те багассан. Тэгээ энэ хүмүүс ч ер нь бүгдээр BBL ингээд reduce хийгээд байгаа. Яг гэвэл арай жоохон beauty стандарт өөрчлөгдөд байгаа гэсэн үг. Гэхдээ одоо ингээд одоо ийм шинэ үг гарч ирээд байна шүү дээ, тэ. 2026 is the new 2016 гэдэг, тэ. Тэгэхээр одоо магадгүй буцаад BBL нь модонд орчих юм болов. I don't know. Гэхдээ ямар ч гэсэн ийм зүйл болжээ. Critics' Choice Awards дээр Kylie хүн нэгэн хөгшин эрэгтэй хүн she's not natural гэж хэлсэн байна. За өөр нэг ярих зүйл юу гэх юм бол энэ Kylie Timothy энтрийн хувьд та нарын тухай сонсоогүй би мэдэхгүй ямар ч нэлээд олон сарын туршид хин Timothy-гийн тухай айгүйх тиймэрхүү blind item-нууд гарч ирж исэн янз бүрийн тийм жижиг сажиг ховж өвд байсан гэл нэг хэсэг хүмүүс өстө Kylie Timothy яг салцсан бахаа гэж яриадсан шүү дээ, тэ. Яг бол нэг хоорондоо харагдахгүй байгаадсан нэлээд олон сарын хугацаанд. Тэгээд тийм болохоор энэ ч юм айгүйх blind item-нууд гарч ирж исэн. Юу гэхээр Timothy Chalamet-ийн Mary Supreme гэдэг нэг шинэ кино тоглосон шүү дээ. Одоо тэрүүгээр ингээд юм явж байгаа. Шагнал маглал Golden Globes, Critics' Choice Awards энтрийг ялаад явж байгаа. За тэрэн дээр нь хамт тоглосон co-star болох Odessa Zion. Би зөв уншаа байх гэж бодож байна. Odessa гэдэг нь бол яг зөв л дөө. Odessa Zion ч юм уу, Zion ч юм уу те. Тим эмэгтэй жүжигч маань нэг тийм curly hairтэй ийм одоо эмэгтэй байсан. Тэгээ тэр жүжигчийг бол би нэг сайн мэдгүй. Ямар ч Mary Supreme дээр бол ингээд Timothy Chalamet-тай хамт тоглосон юм байна лээ. За тэр хоёрын тухай айгүйх тиймэрхүү blind item-нууд гарч ирсэн байхгүй юу? Timothy Kylie-гийн араар нь тавьдаг. Тэ яг өөрийнхөө кинонд хамт тоглосон co-star болох Odessa-тай ингэж явуулдаг. Нууцаар явуулдаг. Тэгээд Odessa бол угаасаа ойлгомжтой. Timothy Chalamet Kylie-тэй үерхдэг гэдэг бол мэднэ. Яг үл энэ ч бол амар тийм public relationship шүү дээ, тэ. Гэхдээ Kylie бол мэддэггүй Odessa-гийн тухай. Тэгээ өөрийнх нь араар нь ингэж Timothy Odessa-тэй явдаг гэдгийг бол мэддэггүй гэсэн тэ баахан зөндөө олон blind item-нууд гарч ирж исэн. Тэгсэн чинь энэ хүү Critics' Choice Awards дээр ч тэр Golden Globes дээр ч тэр киноныхан ч хамтдаа сууж байгаа байхгүй. Тэнгүүд угаасаа хин Kylie, Timothy, за нөгөөх нь Odessa гурлаа хамтдаа яг нэг ширээн сууж байгаа байхгүй. За тэнгүүд Critics' Choice Awards-ийн дараахан бас нэгэн blind item гарч ирсэн. Тэр нь болохоор яг энэ тухай ярьсан байгаа байхгүй. Timothy ингээд Critics' Choice Awards дээр өөрийнхөө нууц амрагтайгаа Odessa-тай болон өөрийнхөө найз охинтойгоо Kylie Jenner-тай ингээд хурж ирээд суусан. Гэхдээ ер нь өөрийнх нь байгаа байдал биеийнх нь хилэмжээс харахад бол тэ ерөөсөө санаа зовсон шинжтэй харагдаагүй. Тэгээд Kylie бол угаасаа юу ч мэдэхгүй учраас тэгээ Odessa-гийн тухай юу ч мэдэхгүй ингэж арам тавьж байгааг мэдэхгүй учраас зүг зүгээр байсан. Odessa бол мэдэж байгаа. Яагад гол тэр хоёрыг харилцаатай гэдэг угаасаа хүн болгон мэднэ гэсэн нэг тийм blind item гарч ирсэн баа. Гэхдээ Odessa-тэй Kylie амар дотно байгаа нь бол харагдчихсан. Critics' Choice Awards дээр ч тэр Golden Globes дээр ч тэр ингээл харахад айгүй дотно хамтдаа зураг авахлаад Kylie нэг хэсэг дээр ингээл Odessa-гийн одоо чолк малкыг янзалж өгөөл ингээл нүр мүнд нь хөрөөл айгүй тийм дотно найзууд байгаа нь л ингээ харагдчихсан. Тэгээ миний бодлоор шүү дээ тэр одоо тэр blind-аар айгүй тэнийг байгаа байхгүй те. Odessa бол тэ угаасаа ойлгомжтой Kylie Timothy хоёр ингээд relationship байдаг гэдгийг мэднэ. Гэхдээ Kylie бол she has no idea гэдэг аахгүй. Юу гэж тийм байх юм бэ? Тэ Kylie ч бас ингээд бас л бид нартай адилхан өөрийнх нь тухай ямар шуухан blind item гарч ирж байгаа, ямар шуухан ховж өв явж байгаа гэдэг бүхэл интернеттэй юм чи мэдчихэл байгаа шүү дээ. Тийм учраас Kylie has no idea about Odessa and Timothy гэж ярьж байгаа хгүй. Like I don't buy it. Тэр бол ингээд шалгадлаа. Right? Тэгээ ямар ч тийм ховж өв явсан. Тэгээд ер нь хоорондоо хэрхэн харьцаж байгаа байдлаас нь харахад бол би л итгэхгүй байгаа. Тэгээ ер нь бол ингээд шүү дээ. Иймэрхүү кинонд л тоглонгуудтай нэг хоёр эрэгтэй эмэгтэй жүжигчин хоёр кинонд л тоглол ингээл яачих юм бол санаа хоёр чи явуулж байгаа гэл наа чи ингэж байгаа гэл те. Одоо та санаж байгаа бол нэг Anyone But You гэдэг тэр нэг rom-com дээр тоглосон Glenn Powell болон Sydney Sweeney хоёрыг өстө бүр те ёстой яг учиртай ёстой яг юутай гэдэлтэйстай яаж илаа тэгсэн чи үгүй л ясан штэ. Right? Амар тийм дотн найзууд болцсон байсан байлээ гэхдээ ямар ч юусоо тийм харилцаа байхгүй байхгүй.
Яг бол Сидни нөхрөөсөө бишлээ фиансаагаас салангуудаа хэрэг үнэхээр тийм байсан бол Glenn Powell-тай нийлчих нь яасан тийм үстэй. Glenn Powell-тай нийлэг одоо өөр нөө Scooter Brown-тай үргэж байгаа шүү дээ. Тэгэхээр тийм байна. Тийм болохоор би нэг энэ хүү rumors бол итгэхгүй байгаа. Тэгээд Timothy Chalamet гэж нэг араар тавиад байгаа юм шиг тэгж тийм vibe өгөөгүй байдаг. Нөгөө найз охиндоо бол бүр ингээл тэг Kylie-да бол өстө өвхөж байгаа юм шиг л гээл ингээл байгаа нь бол харагдчихсан. Alright guys. За хэдүүлээ одоо Kylie Jenner-ийн тухай ярьсан болохоор эгчийнхэн тухай яриадахай заяа. Kendall Jenner-ийн тухай ярий. За Kendall яасан бэ гэсэн чинь манайхан саяхан бас энэ 7 хоногт бас Kendall-ийн нэр хаасайгүй айгүйх гарч ирлээ. TikTok-оор ч юм уу те энэдрэгээр явлаа. Юу болсон гэсэн чинь In Your Dreams гэдэг нэртэй юм подкаст байдгаа YouTube дээр заяа. Энэ аюу сан подкаст аюу заяа. Би яагаад зэн гэж хэлж байгаа вэ гэхээр ч те энэ залуу нэг жилийн өмнөөс л юм уу ингээд нэг подкаст хийж гисэн байгаа байхгүй юу? Энэ залуугийн нэр нь хэн бэлээ? Owen Thiel гэдэг энэ залуу байгаа байхгүй юу? Тэгэд одоогийн байдлаар болохоор энэ хүү YouTube channel нь болохоор 91,000 subscribersтай. Тэгээ нэг жилийн өмнөөс л хийж гисэн. Тэгсэн мөртлөө амар том ингээ одоодыг подкастн дээр оруулж иж чаддаг. Like who are you? Тэ би амар мэдмээр байгаа хгүй энэ залуу яг ямар одоо тийм connection таталттай болохоор ийм том одоодыг ингэж подкастн дээр оруулж ирж чадаад байна гэж гайхмаар. Одоо Call Her Daddy тий одоо чинь Alex Cooper бол ингээд амар олон жил подкастаа хийсэн ингээд Bill Teaser агаад одоо бүр ингээд алдартай болоод тэ айгу том хүмүүсийг одоо интервью хийдэг. Гэтэл энэ залуу болохоор гиг үнтгэн жилийн өмнөөс гарч ирээд YouTube дээрээ тэгэд channel гэсэндээ тийм амар subscriberтай бол биш байгаа зү тэ. Тийм мөртлөө 91,000 subscriberтай. Тэгсэн мөртлөө бүр маш том одоодыг оруулж ирж чаддаг болохоор би бүр ингээд вау гэж бодоод байгаа. Тэгээд одоо чинь гэх юм бол Hailey Bieber бас нэлээд олон 2-3 сарын өмнөх Hailey Bieber орсон байдаг. Энэ залуугийн подкаст нь тэгээ энэ залуугийн подкастын whole spiel нэг whole thing нь болохоор шүү дээ манайхаа ингээд орон дээр хөвтөж байгаа нэг найзад хоорондоо ингээд тэ нэг гоё ингээд хож ярьж байгаа юм шиг ингээд орон дээр ингээд хөвтөж байгаа ингэж ярьдаг байхгүй юу. За энэ дээр Kendall орж ирсэн. 1 сарын 9-нд цацагдсан энэ хүү подкастн дээр нь Kendall орсон байгаа. За тэгээ энэ ярилцлагаас нь энэ том одоо нэлээд олон хугацаанд ярьсан, тэгээ урт хугацаанд ярьсан энэ хүү подкаст нь хүмүүс хамгийн их ярьж байгаа сэдвүүд юу вэ гэх юм бол эхнийх нь болохоор plastic surgery-ний тухай байгаа юм. Окей. Гойсгон нэмэгцлийн тухай байгаа байхгүй юу? Юу гэж ирсэн бахаа гэхээр Kendall намайг те хүмүүс гадар устаа амар ингээд те plastic surgery хийлгэсэн тэрийгэж засварсан энийгэж засварсан гэж та амар их тийм ховж байдаг. Гэхдээ манайхаа те хүмүүсээ би ямар ч plastic surgery үнэхээр амьдралдаа хийлгэж үзээгүй. Тэгээ миний нүрэнд ямар ч мис хүрээгүй. Би өста амлын ёстой надад итгэдэг. Би ёстой ямар ч юм хийлгээгүй. Би өста natural гэж хэлсэн заяа. Тэгэд хэлж байгаа байхгүй юу? Хүмүүс ингээ миний бүр ингээ жоохон байсан үедээ зургтаа ингээ харьцуулаад байдгаа. Тэ ингээ харьцуулаад байгаа ингээ намайг хэрэгэ засчих чи нэгэ засчих. Ялангуяа миний хамрыг тэ rhinoplasty хийлгэсэн мэт ямар ёстой л яг хамраа хийлгэсэн ингээл амар их ярьдаг. Тэгээд би яг хөө тэр хүмүүстэй санал нэг байна тэ. Би өөрөө биш байсан бол би өөрийгөө гадна талаас нөгөө өөр хүний перспективээс харж исэн бол би тэр хүмүүсээ ярьж байгаа юмтай санал нийлнэ. Ягаад тэгэхээр миний хамар бол үнэхээр багтаага харьцуулахад бол хамаагүй ингээд нарийсаад ингээд өндөрсчихсөн. Миний хамар бол ингээд урд нь жоохон иймэрхүү өргөн тэ нэлээд өргөн байдаг байсан. Тэгсэн чи одоо болохоор ингээд ийм болчихсон гэж ярьсан. Одоо нарийнхан ингээд урт болчихсон гэж ярьсан. Тэгээд төрөлхийн өөрөөрөө л тэгчихсэн. Би бол ингээд зүгээр ингээд нас явах тусамтай ингээд хүүхэд байж агаад ингээд жоохон том хүн болох хугацаанд ингээд миний хамар өөрөө ингээд форм хийгээд ийм болчихсон юм а гэж ярьсан. Тэгээд тэрнээс шуул те би ингээд ямар ч нүрэндээ юм ярьж хийлгэж байгаагүй нүд мүдээ янзлуулж байгаагүй. Миний ганц хийлгсэн юм гэдэг юм бол 2 удаа гэлөө өөрийнхөө тухандаа baby botox хийлгэжсэн гэсэн. Бүр бүтэн botox ч биш те baby botox буюу одоо ингээд жижигхэн хэмжээний тийм botox хийлгэжсэн. Гэтэ надад ерөөс таалагдаагүй. Тэгэж botox хийлгэхэд минь таалагдаагүй. Тийм учраас би дахиад хийлгэхэ болцсон. Тэгээд түүнээс гадна би өөр юу хийдэг вэ гэхээр зүгээр нүрэндээ бол PRP хийлгдэг гэдгсэн. PRP гэдэг нэрээ одоо айгүйх одод ялангуяа Hailey бас тэр тухай ярьдаг. Ер нь бол айгүйх хүмүүс хэлдэг л дээ одоо те өөрийн чинь цусыг ингээ аваад нүрлүүч хийдэг юм аашин нэг тийм treatment байдгийн байна лээ. Нэр тэрийг Монголд хийлгэжсэн хүмүүс байгаа юу? Заавал Монголч гэдэг ахгүй те ер нь ингээ хийлгэжсэн хүмүүс байгаа юу манайхаа? Яг ямар одоо тийм эффект өгдөг вэ гэдэг тухайга бас комент бичүүлдэгэр яг л би бас сонирхоод байгаа байхгүй юу?
хүмүүс бол ингээд ер нь гадуур уншиж байхад бол хүмүүс оо ёстой PRP ядаж нэг жилдээ нэг хэлэх чинь айгуу гоё гэдгийг шүү өстой ингээл айгуу сайлсан юмнуудыг ингээд хараад байгаа юм. Тэгэд би та нараасаа бас ингээд тэр мэддэг хүмүүс аваад ингээд хэлж өгөөрэй би бас хийлгэж үзсмээр байгаа. За ямар ч байсан Kendall бол тэгж ярьсан. Би ингээд PRP хийлэгдэг. Тэгээ тиймэрхүү гоо сайхны одоо treatment-уудыг хийлэгдэг учраас болохлоос биш би ингээд гоо сайхны мис засалд бол огтхон ч орж үзэж байгаагүй гэж ярьсан. За энд бол угаасаа хүмүүс итгээгүй манайха are you kidding me? Та нар одоо тэ энэ одоо биднийг тэнэг гэж боддог юм бах та. What the fuck гээл тэ. Тим юм ярьсан. Тэгэл ингээл нэг өмнөх зургийг тэ гаргаж ирээд гой сахны мэслийнх нь өмнөх зургийг гаргаж ирээд одоогийнх нь зургийг гарч really тэ үнэхээр биднийг энд чи итгэн гэж бодоо юу тэ наад нүд чинь ингээд энэ завсар одоо энэ зай мэн тэ хөмсгний чинь нүднийхэн зай мэн хөмсгний одоо энэ нүдний чинь байгаа байдал наад хамар чинь ялангуяа тэ there is no way зүгээр ингээд жоохон байж байгаа одоо ингээд тэ том болонгууд юм болцсон гэж байхгүй наадах чинь зүгээр ингээд худлаа ярьж гин нууж гин гэж ярьж байгаа. За тэгээ энтэй адилхан нэр саяхан Sydney Sweeney юу яасан штэ Housemaid гэд тэр кинод тоглосон те Amanda Seyfried те нэр үзэрэ манайха айгуу гоё кино болсон байлээ. Гэхдээ миний хувьд гэх юм бол би нөө номнуудыг уншижсэн учраас бүр тийг номтойгоо харьцуулжтэй сэтгэлд хүрээгүй. Гэтэ ер нь бол айгүй тэгдэг штэ ингээд зохиолуудын номыг нэхэлж уншаа дараа нь киног үзэхээр бараг л юу ятаггүй. Хизээч бараг л 99% хизээч яг номтойгоо адилхан гоё ингэж хит хийж өгдөггүй. Гэхдээ л айгүй гоё кино болсон байлаа. Манайха нэрээ тэрийг үзээрэй. Юу яасан? Sydney Sweeney, Amanda Seyfriedтэй ингээд нөгөө киноныхоо PR хийгээ явж байхдаа зөндөө олон ярилцлага дороо явж байхдаа нэг тийм тухай ярьсан. Amanda Seyfried асуусахгүй чи ингээд хүмүүс чиний тухай ярьдаг одоо ямар rumor-ыг ингээд shut down хиймээр байна те ингээд үгүйсгмээр байна гэдгсэн чинь би ингээд мисаслил гэсэн гэж хүмүүс намайг аягүй ярьдаг. Би ямар ч мисаслил хийгээгүй нүүрэн дээрээ та нарт намайг 12 настай байсан үеийн зургийг одоогийн зурагтай харьцуулж болохгүй штэ те яагаад гэвэл жоохон байхад хүүхэд чинь шал өөр царайтай байна. Би ингээд яагаад бүр ингээд та нарт бардам би ямар ч мессеж хийлгээгүй гэж ярьж чадах бай гэхээр би бол зүүнээс амар айдаг, тарианаас амар айдаг, бүр зүрхээ гартал айдаг те. Тийм болохоор би огтхонч хийлгээгүй гэд хэлжсэн. Тэгсэн чи Amanda Seyfried тэ чи одоохондоо яг тийм байгаа. Гэхдээ би чамд хийлэг гэж зөвлөе гэдэг тиймэрхүү юм ярьсан. Зүгээр тийж чи өстө муухай царайтай юм чи хэлсэн дээр шүү гэж хэлээгүй л дээ. Amanda Seyfried чинь Sydney Sweeney-гээс хамаагүй тэн одоо илүү одоо ихч ухраас зүгээр нас явах тусам хэрэгтэй байдаг юм шүү гэсэн байдлаар тэгж хэлж байгаа нь харагдчихсэн. Тэгээ тэрэнд ч гэсэндээ Sydney Sweeney-гийн хувьд ч гэсэндээ хүмүүс итгээгүй. No way гэж ярьж байгаа. I've never had any plastic surgery on my face, nothing. I've never had any work done. I told you the only thing I've done. За манайха өөр бас нэгэн ярьсан топик нь юу байсан бэ гэхээр бас өөрийнх нь тухай дандаа яригддаг нэг тийм ховж өвний тухай ярьсан байгаа. Тэрийг бас үгүйсэхийг одоо хүссэн юм байна лээ. Юу вэ гэхээр би нэр энэ тухай нэг бичлэг хийж байна. Хиндэ гэж агаад те хийгээгүйсэн. Одоо тэгээд зүгээр ярьчихъя. Kendall-ыг хүмүүс энэ бол бас нэлээд олон жил явж байгаа rumor. Kendall-ыг хүмүүс юу гэж боддог? Lesbian тэ ижил хүснэ гэж боддог. Яг нууцаар lesbian гэдгийг ингээд нуудаг, still in the closet гэж ярьдаг байхгүй. Тийм учраас ингээд яг өөрөө гарч ирэхийг одоо хүсэхгүй байгаа учраас яг одоогийн байдлаар ингээд тэ ингээд ижил хүснэ гэдгийг олонд зарлахыг хүсдэггүй учраас худлагаасаа ингээд эрэгтэй хүмүүстээ үргэж байгаа юм шиг болгож одоо bad bunny-тэй ч юм уу эсвэл нөгөө нэг бахан төхөд сагсан бомбын тоглогч одоо эрэгтэйчүүдтэй ч юм уу тэ ингээд худлаа дүрээс гэж ингээд одоо relationship байдаг. Гэхдээ яг үүндээ бол дандаа ингээд хаалганы цаана найз охтууд байдгаа бүр яг lesbian гэх хүмүүс айгүй олон жил ингэж ярьсан. Тийм ч учраас одоо харалтаатай ингэж одоо хүртэл ингэж яг ингэж хүнтэй суужаагүй хүүхд мөх төрүүлээгүй байгаа. Ингэж энэ зүгээр Kendall одоо 30 чүрээг байгаа шүү дээ. Тийм учраас ингэ заавал одоо хүүхдтэй болсон байх хэрэгтэй гэж бол биш л дээ. Угаасаа ойлгомжтой. Ялангуяа Америкт бол тэ хүмүүс нэлийн оройтойж ингэ хүүхд мөхтэй төрүүлдэг шүү дээ, тэ. Яагаад ингэж тэ Kendall одоо хүртэл хүүхд төрүүлээгүй гэж яриад байгаа вэ гэхээр эдний гэр бүл чинь бол тэ баг тэр чигтээ ганц хүүхдгүй хүн нь одоо Kendall шүү дээ, тэ. Энэ Kardashian гэр бүлийнхний хувьд бол ингэ хүүхдтэй байна гэдэг нь бол айгүй ер нь жоохон чухал зүйл нэдэг, тэ. Тийм учраас харалтаа одоо ихч дүүсээс хамгийн одоо ганцаараа хүүхдгүй байгаа. Яагаад вэ гэхээр надад чинь lesbian матч гэдэг юм уу тийм ингэж ярьдаг байсан. За тэр тухай ярьсан.
Kendall яраса ridiculous rumor ингээд намайг still in the closet байдаг lesbian энэ гэдэг тийм rumor явдгаа өстой яагаад тэр rumor гарч ирснийг би мэдэхгүй байна гэдэг нөгөө хөтлөгч залуугаас асууж байгаа. Нөгөө хөтлөгч залуу нь юу заяа gay ижил хүссэн залуу байхгүй тэгвэл чи бас тэгж бадгүй байсан гэсэн чинь тэр залуу нь бол yes гэж хэлсэн. Гэхдээ тэг асууж байхгүй Kendall чи яагаад намайг lesbian гэж бодсон бэ гэдгсэн чинь I don't know гэдэг жаахгүй сайн мэдэхгүй яг яагаад гэдгийг бол мэдэхгүй. Гэхдээ ерөөндөө бол тэгж боддог байсан гэж хэлсэн. Тэгээд Kendall юу гэж хэлсэн бэхээр хүмүүс энэ тухай ярихдаа тийм намайг lesbian гэж ярихдаа айгу тийм welcoming armor ингэж ярьдгүү. Тийм өнгө айстагаар ярьдгүү. Яад юм бэ? Kendall одоо ижил хүссэн байсан чи яадгийн гой ингээ өөрийгөө илчлээд ижил хүссэн гэдгийг айгу тийм те илчлээд ингээ өөрийнхөө true тэр байдлаараа authentic байдлаараа амьдрах хэрэгтэй штэ гэж тийм гой ийдэг байдлаар ярьдаггүй. Хүмүүсийн ингээд ярьдаг одоо rumor тараадаг одоо тэр өнгө айс нь болохоор те she's lesbian гэсэн юм жоохон баг тэрийг үзий ядсан те тэрийг нь ингэж жоохон харлуулах гэсэн байдлаар ингэж ярьдаг. Тэр нь бол надад айгу таалагддаггүй. Гэтэ би одоо хэлэхэд яг одоо ингэж шууд байгаагаар хэлэхэд би бол ингэж lesbian биш ээ. Яг одоогийн байдлаар гэж аахгүй юу. As for now I am not in the closet. I am not a lesbian гэж хэлсэн заяа. Яг одоогийн байдлаар бол би ижил хүснэ биш ээ. Тэ. Гэхдээ айгу сони юм хэлсэн заяа. Гэхдээ but I'm not closing any doors гэж хэлсэн. Тэрний үг ихээр яг одоогийн байдлаар бол би lesbian биш. Гэхдээ би ямар ч хаалгыг ирээдүйд хамааргүй байна гэж нэг юм хэлсэн. Тэрэн дээр нь хүмүүс аим гахаад whether you are or you're not. Чи нэг бол тийм, нэг бол үгүй. Юу гэсэн үг юм бэ те? Би яг одоогийн байдлаар бол биш шүү. Гэхдээ maybe in the future гэж what is that? Тэ хүмүүс бүр тэрэн дээр айгу гайхаж байгаа. Ингээд бүр confused болчихсон. Тэгээ тиймэрхүү meme энтрийг хүмүүс хараад гэсэн тэ тиймэрхүү meme энтрийг хүмүүс айгу их тавьж байгаа. Тэгээд өөрө хэлэхдээ бол би бол ингээ өөрийгөө мэдж байгаа юм чи би өөрийгөө хин гэдэг мэдж байгаа юм чи хэрүү би үнэхээр яг lesbian байсан бол одоо нэг тэ 27 жил амьдралаа тэр хугацаанд бол тэ одоогийн амьдралынхаа энэ цэг дээр байхдаа бол би аль үшэл ил гараад ирчихсэн байх болов уу гэж бодож байна. Тэгэхээр би өөрийгөө биш гэж бодож байна гэсэн утгатай зүйлийг бас ингэж хэлсэн байгаа. За тэгээд ийм хоёр том одоо өөрийнх нь тухай яригддаг rumor-ийн тухай ингэж ярьж deny хийсэн байна. You want to know what really bothers me is how mean people are about it. Yeah. Like it's not with like a welcoming arm. Totally. Like, hey, like if you were За манай хаан дараагийнхаа ховж өрөөгөө орцгоё. Дараагийн ховж маань болохоор бас нэлээд шинэ хүмүүс байгаа. Би ерөөсөн их хов болохоо дээр энэ төр ярьж байгаагүй хүмүүс байна. За тэр нь болохоор Ashley Tisdale. За Ashley Tisdale манай үеийнхэн бол аягүй сайн мэдж байгаа ах те бүр ингээд High School Musical гэл зүйл яг биднийг яг teenager байхад бол High School Musical амар гарч ирэл хэвээр амар үздэг байсан те Disney Music-ээр амар үздэг байсан. За Ashley Tisdale чинь бол яг High School Musical-ийн нэг алдартай star нь байгаа, Disney-гийн том star. За Ashley Tisdale юу болсон бэ гэсэн чинь манай хаан okay. The Cut гэдэг одоо сэтгүүлээд те сонин тэрэн дээр story бичсэн байгаа байхгүй өөрийнхөө амьдралаар ингэж өөрийнхөө тухай нэг тийм зохиолч юм бэ түүх story бичсэн байгаа юм заяа. Тэр нь болохоор те ингээд те how I survived the toxic mom group жилүү нэг тийм нэртэй заяа. Би ингээд хэрхэн айгуу тийм муухай toxic харилцаатай муухай тийм ээжүүдийн группээс гарч салж чадсан бэ гэсэн утгатай нэг тийм гарчигтай тийм op-ed байсан заяа. За тэгээд тэрэн дээр юу ярьдаг вэ гэхээр нэгэн mom group байдаг байсан гинэ. Ээжүүдийн group гэл те. Хүүхдтэй хүмүүс л мэдчихэж байгаа хта ингээл нэг тиймэрхүү group энтрүүд байдаг юм билээ шүү дээ. Ингээл нийлээл ээжүүдээр нийлж мэлээл те. Тийм ээжүүдийн group байсан гинэ. За тэгээд эхэндээ болохоор өөрт нь аюу гой санагдал. Oh my god I found my people гэж бодоол те. Би өөрийнхөө community-г олчихлаа. Би өөрийнхөө ингээд яг бүлэг хүмүүсийг олж чадлаа те айгуу гоё ингээл яг бүгдээрээ л ээжүүд юм чинь тэгэл яг бүгдээрээ ойролцоо насны хүүхдүүдтэй юм чи айгуу гоё ингээл те хүүхдүүдийнхаа юм хүмүүний тухай яриад л айгуу тийм гоё байна би өстэй айгуу гоё жаргалтай байна гэж айгуу бодож исэн гинэ. Тэгсэн чинь сүултээ ингээд анзаараад исэн чинь тэрхүү групп нь айгуу токсик харилцаатай байсан гинэ. Яагаад вэ гэсэн чинь айгуу тийм муухай нэгнийг exclude хийдэг. Хэдийгээр ингээд бөөнөрөө нэг 7 8 хүмүүс ч юм уу те ингээд хамтраад найзлаад групп болоод ингээд байж байгаа мөртлөө нэгнийгээ буюу одоо Ashley Tisdale-ыг ингээд гатуурхаад байдаг. Exclude хийдэг. Ashley-гаас тусдаа Ashley-г оролцуулаагүй нэг тийм тусдаа групп чаттай байсан гэж байгаа юм. Тэрийг нь олж мэдсэн гэж байгаа юм. Тэгэл янз бүрийн одоо план хийчгээд янз бүр одоо бөөнөрөө уулзах ч юм уу эсвэл хүүхдүүдийн төрсөн өдөр болгох ч юм уу тийм юмыг
төлөвлөчгөөд өөрөг нь урддаггүй байсан ч гэдэг юм уу те. Бөөнөрөө хамт уулзаад hangout хийхдээ Ashley хэлдэггүй нууцаар хийдэг байсан ч юм уу те. Тиймэрхүү одоо юмнууд айгүй их ажиглаж ирсэн гинэ. Тэр нь бол өөрт нь бүр ингээ айгүй хэцүү байгаад, emotionally айгүй хэцүү байгаад. Тэгээ сүүлдээ бүр болоо okay, this is not normal. It's enough те. Ингээд үнэхээр энэ бол зүгээр normal зүйл биш ээ. Айгүй муухай зүйл байна. Энэ бол бараг л high school bully санагдаж байна. Тэгээ high school-ийн л 10 жилийн хүүхдүүдийн л хоорондоо хийхтэй ийм муухай үйлдэл, bully хийж байгаа үйлдэлтэй нэг нэгэ дээрлэхэх ингээд нэгээ гадуурхах ийм үйлдэл байна. This is so high school. Тэгээ яг л 10 жилийн хүүхдүүдийн хийх үйлдэлд би энд ингээ оролцмааргүй байна. I want to get out. Тэгээд энэ группийнхаа ээжүүд мессежсэн гинэ. This is so high school bullshit. I don't want to be dealing with this. I'm out гэж хэлсэн гэж байгаа байхгүй би ингээд та нартай те энэ 10 жилийн драманд ч оролцмааргүй байна. Би ерөөсөө ингээд боллоо. Тэгээ та нартай ингээд хамт нэг группт байхаа боллоо. I'm out гэж хэлсэн юм байна. За ийм ер нь нэг утгатай story team oped бичсэн байгаа байхгүй юу. Гэтэ өөрөө энийг бол яагаад би ингэж бичээд ингэж гаргаж байгаа вэ гэхээр зүгээр тэр хүмүүсийг bash хийх гэсэндээ биш ээ. Надтай адилхан ийм мэдрэмж төрсэн ээжүүд бас гадуур дэлхийд байгаа бах те бас л нэг ээжүүдийн группт оролцоод нөгөөх нь ингээл өөрөг нь дэрлэхэд ч юм уу эсвэл гадуурхаад ч байгаа юм уу те тэр хүмүүсийн одоо дуу хоолой болохгүй тэр хүмүүстэй чи ганцаараа биш шүү чи ганцаараа ийм зүйлээр явж байгаа биш шүү би бас явсан шүү гэдэг те хүмүүс нэг тийм мэдрэмж өгөхөнд бол би нэг битсэн гэж ярьсан. За тэгсэн чинь хүмүүс энийг ямар mom group юм бэ гэдгийг нь олоод мэдчихсэн. It's so easy. It's the internet. Ashley Tisdale is a famous person, right? Интернет дээр юу л олоход амархан ялангуяа Ashley Tisdale ч юм бол олон нийтийн өмнө байдаг алдартай хүн. Ямар mom group-ийг яриад байгааг бол олоход very easy, right? За олоод ухаад үзлээ манайхаа. Тэгсэн чинь юу байсан бэ гэхээр энэхүү группт нь өөрөөс нь гадна нэлээ олон алдартай хүмүүс байдаг байсан байх нь. Хэн бэ гэхээр Hilary Duff, another Disney star, right? Би бол Hilary Duff-тай дуртай. Hilary Duff. За Mandy Moore бас нэгэн алдартай те дуучин жүжигчин эмэгтэй байгаа шүү дээ. За тэгээд Meghan Trainor манайха Meghan Trainor бас л алдартай дуучин. За тэгээд бусад эмэгтэйчүүд нь болохоор хэдийгээр яг ингээд celebrity биш гэлээ те бас тэр Hollywood гинэ Los Angeles-ийн тэр Beverly Hills-ийн тэр хүрээнд бол айгүй тийм алдартай эмэгтэйчүүд одоо successful эмэгтэйчүүд юм байна лээ. Олны өмнө алдартай биш гэлээ те айгүй тийм successful том бизнестэй нэ тэр тийм эмэгтэйчүүд байсан юм байна лээ. Тэгэнгүүт бараг л Ashley Tisdale энүүгээрээ те Meghan Trainor, Hilary Duff, Mandy Moore тэгээ бусад хүмүүс айгүй муу байсан юм шиг ингээ харуулж байгаа байхгүй. За тэгсэн чинь юу болсон бэ гэсэн чинь манайхаа Hilary Duff-ийн нөхөр нь гарч ирээд өөрийнхөө Instagram дээрээ энийг Ashley Tisdale-ыг mock хийсэн. Тэ дуурайж ингэж доромжилсан маягийн team story хийсэн. Тэрэн дээрээ болохоор ингээд яг энэ хүүлийнх нь зурган дээр ингээд Ashley Tisdale яг ингээд суучихсан тэ диван дээр суучихсан байхаа ингээд нэг team зургаас авахгүй. Тэгсэн чинь яг тэр зурагтай адилхан зургийг энэ Hilary Duff-ийн нөхөр нь ингээд авахуулангуудаа ингээд авахулцсан заяа. Тэнгүүтээ the cat гингүүтээ when you're the most self-obsessed tone deaf person on earth, other moms tend to shift focus to their actual toddlers гэж бичсэн байхгүй. Тим гарчигтай нийтлэл юм шиг яар заяа. Ингээд тавьсан байгаа. Юу гэж юм гэхээр те чи хэрүү ингээд бүр ингээд амар тийм өөртөө дондчихсан дандаа л өөрийнхөө тухай боддог ингээд те ерөөсө бусдыг ингэж тоодоггүй бусдын санал бодлыг тоодоггүй ийм хүн бол бусад ээжүүд чамаас зайгаа барихыг хүсээд те өөрсдийнхөө фокусыг чам дээр биш ийм муухай хүн дээр биш өөрийнхөө жинхэнэ хүүхдүүд дээр те тоолрууд дээр ингээд анхаарахыг хүсдэг юм аа гэсэн утгатай тийм гарчигтай заяа. Тэнгүүтээ тэрэн дээрээ caption тавьсан байхгүй тэр story-н дээрээ те. Oh, read my article with the cat гэсэн байгаа байхгүй. Миний cat сэтгүүл дээр өгсөн энэхүү ярилцлагыг нийтлэг уншаарай гэд ингээд яг л Ashley Tisdale зориулж байгаа те нэг тийм story хийчихсэн байсан. За тэгсэн чинь Ashley Tisdale-ийн нөхөр нь гарч ирээд тэрэнд нь clap back хийгээд Ashley Tisdale-ыг өмөрч байгаа юм шиг те. Ийм зүйлийг өөрийнхөө Instagram дээр юу ачсан story хийчихсэн байсан. Underrated life skill. Pausing to decide if it's worth your energy гэж аахгүй. Тэр нь юу гэж юм гэхээр те амьдралын skill ур чадвар юу вэ гэхээр яг нэг юм хийхээсээ өмнө pause хийгээд бодох хэрэгтэй. Энэ асуудал би үнэхээр энерги зарцуулах хэрэгтэй асуудал мөн үү үгүй юу гэдгийг бодож үзэх хэрэгтэй те. Тэгэхээр ийм зүйлийг биччихсэн байсан. Яг л
Hillary Duff-ийн нөхөрт хариулж байгаа юм шиг тий. Тэгээд удалгүй Meghan Trainor гарч ирээд энд нь хариу өгсөн манайхаа. Өөрийнхөө TikTok дээр гарч ирээд зүгээр ингээд өөрийгөө ингээд бичлэгээ хийсэн байхгүй, нэг компьютерн дээр л ингээд юм хийж байгаа юм шиг юм уншаад л тэ ингээд юм бичээд. Тэнгүүдээ ингээд юм текст бичсэн байгаа юун дээр бичлэгэн дээр юу гэсэн байсан бэ гэхээр me finding out about the apparent mom group drama гэсэн байхгүй. Юу гэж нэхэр те би ингээд одоо л баг те тэр mom group ээжүүдийн группийн драмаг олж мэдчих үед гэсэн одоо баг team drama байгаагүй team байдаг юм шиг байна да би тэрийг одоо л олж мэдчихээн гэсэн утгатай те team зүйлийг ингэж бичсэн байгаа юм. За тэгэнгүүтээ өөрийнхөө дууг ашигласан байхгүй Oreo. Ямар өөрийнх нь тэр дууных нь нэр нь болохоор I still don't care. Я бас л нэг юм хэлэх гээд байгаа юм шиг те. Би одоо хүртэл наадах чи ямар ч хамаагүй би ерөөсө тоохгүй гэсэн маягтай тийм дууга хүртэл ашигласан байгаа юм. За тэгээ хүмүүс энийг бол угаасаа ойлгомжтой. Яг л энэ mom group-ийн тухай гэж бодсон. Яагаад вэ гэхээр Ashley Tisdale шүү дээ. Хэнийг Mandy Moore болон Hillary Duff хоёрыг алужээ unfollow хийчихсэн байсан мэлээ Instagram-аас энэ хүү story-го бичгээс өмнө. Тэгэхээр угаасаа ойлгомжтой хэнийг ярих гэдэг нь бол тэгэл аль mom group-ийн тухай ярих гэдэг нь угаасаа ойлгомжтой байгаа зү тийм. Тэг ямар ч гэсэн ийм драма гарч ирсэн байгаа. Одоо Hollywood-ийн баян хүмүүсийн Beverly Hills-ийн баян ээжүүдийн grouping drama. Alright guys, за дараагийн маань ховж болохоор бас нэгэн high school musical-ийн story-ийн тухай байна. Ashley Tisdale-ийн нөгөөх нь хин бэ гэхээр Vanessa Hudgens. Vanessa Hudgens би бас амар дуртай байсан. Нэг sneakers жилөө нэг тийм дуу муу гаргаад л те. Бас л айгу тийм it girls-ийн нэг өдөөс шүү дээ бүр дээр үед. За тэгээ Vanessa Hudgens-ийн дуугаа бас хэдүүл нэг сайн гоё мэдээ дуулахгаагүй сонсгоогүй байна. Юу вэ гэхээр та нар Bretman Rock-ыг мэдэх бах те. Oh my god, I love Bretman Rock. Oh my god. Миний өстө хамгийн хайртай дуртай influencer байх. Тэгээ би Bretman Rock-ыг бол амар хүндэлдэг. Ягаад вэ гэхээр та нар боддоо Bretman Rock ч баг 2014 оноос хойш ингээд амар алдартай байгаа шүү дээ. Fine үеэс. Тэгэл YouTube дээр ихчтэйгээ дүүтэйгээ Princess Mai-тай нийлээл сонсон тэн бичлэг хийдгийг басан цагаасаа хойш амар алдартай болоод Филиппинээс гаралтай. Гэхдээ Филиппинд өсөж байгаа тэгээд Хавай руу яваад те ингээд Америкт өсч мөссөн ийм эрэгтэй байсан шүү дээ Bretman чинь. Гэхдээ бүр ингээд ядуу амьдралаас амар те одоо ямар амар мөнгөтэй болсон бэлээ те айгүй алдартай болчихсон. Гэхдээ хизээч тэр нэр хүнд олсон нь айгүйх мөнгөтэй болсон өөрийнх нь зан чанарыг өөрчлөөгүй. Тэр үед ямар байдгаас 2014 онд ямар crazy дээ юм байсан одоо ч гэсэн яг тийм л байгаа. Тэгээ хамгийн одоо бахархууртай зүйл нь гэдэг юм бол мөнгөтэй боллоо, алдартай боллоо гэл одоо ихэнх инфлюенсерүүд чинь тэгээ жоохон нэр хүнд болоод ирэхээр бүгдээрээ Лос Анжелес руу нүүцгээе. Бүгдээрээ Холливуд руу явцгаа гэдэг дээ штэ. Bretman Rock тэгдэггүй. Хизээч тэгээгүй. Хизээч Лос Анжелес руу тэгж нүгээгүй. Хавайд амьдардаг. Хавайд амьдарсаар л байгаа. Айгүй гоё тийм тансаг байшинчтэй, айгүй гоё naturend байгальттай. Хідэн дахиатай амар олон дахиатай. Тэрийгээ дахиагаа идэх гэж тэжээдэг биш зүгээр яг тэжээр амтны зүгээс ингэж дээ яадаг. Тэгэл айгүй тийм гоё тайван бичлэгүүдийг хийдэг. Айгүй ямар ч тийм янз бүрийн инфлюенсер драма, янз бүрийн тийм драма энэ тэрэнд оролцоод байдаггүй. Хизээч хэрүүл мөрөлд. Энэ одоо бол анхных нь байгаа юм манай хаа. За юу вэ гэхээр манайхаа Bretman Rock, Vanessa Hudgens-ийг жоохон ингэж diss хийсэн байгаа юм. Okay. Яасан бэ гэхээр 12 сарын 23-нд Sweet or Savory гэдэг нэртэй подкастэнд оржээ зочноор. За тэрэн дээрээ ингэ байжсэн чинь нэг хөтлөгч нь асууж байгаа байхгүй. Хамгийн одоо тийм disappointing celebrity encounter юу байсан бэ те? Ингээ яг нэг одтой уулзсан чи айгүй тийм муухай харилцаатай байсан тийм од хэм бэ гэж асуусан. Тэгсэн чинь эхэндээ болохоор Bretman нэрийг нь хэлэхгүй VH гэж хэлсэн байхгүй. Яг нэрийг нь хэлээгүй. Тэгсэн чинь тэр хоёр хөтлөгчтэй байсан. Тэгсэн чинь нэг нь л ойлгохгүй VH гэж ингэж юм мэдгүй байсан юм шиг байгаа. Тэгсэн чинь шууд Vanessa Bretman Rock it's Vanessa Hudgens, who else could it be VH гэж аахгүй. Vanessa Hudgens өөр ямар тэгээ Hollywood VH гэдэг initialsтэй ийм хоёр үсгтэй нэртэй од байдгийн би Vanessa Hudgens гэж шууд хэлчихэж байгаа хгүй. Тэнгүүдээ I don't like her. I really don't like her гэж хэлж байгаа хгүй. Би өстой тэр юмхтэй дургу гэд. За тэгээ юу болсон бэ? Яагаад дургу болсон бэ гэдгийг ярьсан чинь нэлээ олон жилийн өмнө гэж аахгүй. Нэлээ олон жилийн өмнө 16 он ч юм уу хэдэн он чинь те. Coachella руу явцсан гинэ. Очсон. Тэгээд хамгийн гол нь Bretman тэр Vanessa Hudgens тэр хоёр хоёулаа нөгөө нэг Sugar Bear Hair гэх нэг тийм юу гэдэг чинь витамины
брэнд гэдэгтэй ингээд үсээ гоё болохын тулд нэг тийм эрзэн чихэр ингээд байдаг те тийм витамины. Team Sugar Bear Hair компаниас энэ хоёрыг явуулсан гэж байна. Энэ хүү том компаниуд чинь юу яадаг штэ брэндүүд чинь иймэрхүү одуудыг ч юм уу эсвэл инфлюенсеруудыг Coachella дээр өөрсдийг нь төлөөлж явуулдаг. Тэгэхээр хамаг юмнуудыг нь төлдөг гэсэн үг шүү дээ. Хамаг одоо хотел мотел юм хүмүүсийг нь төлөөд айгүйх мөнгө өгөөд тэгэл Coachella-гийн үеэр нөгөө одууд нь тэр мэрийг нь сурталчлаад явдаг гэсэн үг тийм. Тэгээд Bretman Rock, Vanessa Hudgens хоёулаа Sugar Bear Hair гэдэг компанийг represent хийжсэн юм тэрхүү Coachella дээр. За тэгээд яг тэр Coachella дээр очихсан байсан. Тэгээ байжсэн чинь Bretman тэр нэг Sugar Bear Hair компани CEO гүйцэтгэх захирлыг харсан гинэ. Тэр гүйцэтгэх захиралтай нь Bretman Rock айгу дотны ингэнэ. Дотны харилцаатай айл үжи би нэг мэддэг. Тэгээ холоос харчаад хай гэл ингээл даллаад тэгсэн чи яг тэр CEO нь болохоор Vanessa Hudgens-тай яг тухайн үед яриа зогсож байсан гинэ. Тэгээд ингээ Bretman Rock холоос харчаад хай маа гэл ингээл ингэсэн чинь уул нь бол тэр залуу тэр одоо гүйцэтгэх залуу захирал залуу тэгж байгаа байхгүй. Тэгсэн чинь Vanessa Hudgens өөр л тэгж ингэж бодсон юм уу яасан. Ингээл хайм сан хараал ингээл өөрийгөө нууж муугаад л те ингэж мингээд лсэн гинэ ингээл нүүр мөрө халахлаа. Тэгээд Bretman Rock what the fuck like I'm not waving at you bitch гэлтэй Bretman Rock юу нэг тиймэрхүү заанчтай шууд ингээл хүмүүс bitch энэ гэж амар дуулдаг те I'm not waving at you bitch гэл амар тэгж бодчоод дургуй хөрөл байжсэн чинь сүлдээ бүр ингээ хажууд нь тэр хоёрын хажууд бас нэгэн өөр хүн байсан гинэ эмхтэй. Тэр нь бол ингээ Vanessa Hudgens-ийн туслах л байсан юм шиг байгаа юм. Туслах нь ингээ дундуур нь баг орж ирээд л те Vanessa Hudgens-ийг ингээ халахалж малхалаадсан гинэ гар мараараа ингээ мингээд л. Тэгээ Bretman Rock амар дургуй үрсэн гинэ like what the fuck I'm not your fan тэгж бодсон гэж байхгүй. I'm not beneath you. I'm not your fan. I wasn't waving at you. Тэ би бол чиний fan биш. Би бол чиний доор биш. Тэ доор зиндааны хүн биш. Хоёулаа яг л адилхан rateтэй гэж байгаа байхгүй. Vanessa Hudgens бид хоёр яг хоёулаа адилхан үнэлгээтэй. Хэдийгээр Vanessa Hudgens бол илүү celebrity байгаач гэлээ дээ. Bretman Rock айгуу том influencer учраас одоо Sugar Bear Hair-ээс одоо чинь брэндээс өгж байгаа мөнгө цалин нь адилхан. Бид хоёр адилхан rateтэй. Би чиний fan биш тэгж яхад ингэж харьцаж байгаа тий. Тэнгүүд аахгүй. I was always team Sharpay гэдэг ч аахгүй. Sharpay гэдэг чинь болохоор Ashley Tisdale-ийн дүүрийнх нь нэр штэ. High School Musical дээр тэгэнгүүт тэгж аахгүй. Яг үндэ бол би хизээч чиний fan байгаагүй High School Musical дээр би Ashley Tisdale-ийн тэр нэг Sharpay-гийн fan байсан. Тэг ингэж хүнтэй харьцлаа гэдэг тийм түүхийг ярьсан байгаа юм. Тэнгүүтээ бүр сүлдээ ингэж хэлдэг like but you're not even Mexican. You don't even like own up to being a Filipino. Гэдэг тиймэрхүү юм ярьсан байгаа байхгүй юу? Юу гэж ихэр те чи бол өөрийгөө юу гэж бодсон? Чи өөрөө Мексикч биш шүү дээ. Чи бол Мексик хүн биш. Филипино гэдгээ одоо баг ингэж зарлдаггүй марлдаггүй гэсэн ухааны имийг ярьсан. Тэгээд би яг санджина одоо юу гэж хэлэх гэхээр те Vanessa Hudgens чи уул нь бас Филипино байхгүй юу? Тэ бас Филиппин гаралтай. Хагас Филиппин л гэхдээ Филиппин гаралтай эмэгтэй. Bretman Rock гэсэндээ Филиппин гаралтай. Тэнгүүд хүмүүс аль дээр нэг нэлээд олон жилийн өмнө би нэг юу байсныг санахгүй байна. Бас л нэлээд юм болж исэн. Vanessa Hudgens юун дээр үлээ нэг юм ярахтаа өөрийгөө нэг би бараг л яг тэгж худлаа яриаггүй л дээ. Би Филиппин биш энэ гэж яриаггүй. Гэхдээ нэг жоохон Филиппиний тухай нэг юм ярьсан юм аа. Тэрнээс л бас нэг нэлээд юм болж исэн хүмүүс өстө баг Филиппин гэдгээр ичээд идэг юм шүү энэ гэсэн утгатай юм. Тэгээд тэгж хэлсэн байл Bretman Rock. Чи Мексикч шүү. Чи одоо баг өөргөө Мексиктэй Латина гэж боддог юм шүү. Чи Филиппин шүү. Энд дэр нэг тим зүйлийг ингэж ярьсан. Тэг ямар ч байсан хинд Vanessa Hudgens айгуу дургу гэдгийг бол ярьсан байгаа юм аа. Тэгээд энийг бол хүмүүс my god угаасаа Vanessa Hudgens юу нэг тиймэрхүү vibe өгдөг дөө энэ гэл те. Тэгж одоо Vanessa Hudgens-ыг дисэж байгаа хүмүүс Joanne School Bretman Rock-ыг амар бүдүүлүүг нь яах гэж ингэж хүний нэрийг гаргаж ирж яриад байгаа ч гэдэг юм уу. Тийм хүмүүс бас байгаа. Замирсан ийм зүйл болж өнгөрчээ. Like literally like looks at me and it like tries to hide. Зэмнэха ингээд иймэрхүү ховоодыг та бүхэнд өндөр ярихаар бэлдсэн байна. Тэгээ та бүхэнд маань эдгээр ховжууд маань мэдээллүүд маань таалагдсан байх гэж найдаж байна. Тэгээд та нарын маань үзэл бодолтой энэ хүүсэдүүд дээр юу байна гэдэг тухайгаа доор бас комент бичиж үлдээж сэтгэлдээ хуваалцаарай. За тэгээд хэрвээ channel дээрээ subscribe дарж амжаагүй байгаа бол subscribe дараарай. За тэгээд миний Instagram account right here. Instagram-ыг бас дагаарай. За тэгээд бичлэгэн дээрээ бичлэг хэрэг таалагдсан бол бичлэгэн дээрээ лайк дарахаа бас битгий мартаарай. За ингээд дараагийнхаа хоболохой булангаараа цоо шинэ хэмжлэгтэйгээ уулзалтлаа. Түр баяртай.